Сайн байцгаана уу? Өнөөдрийн подкастын маань дугаарт хүний их юм чангаах ухааны доктор Ууган Цэцэг хүрэлцэн ирлээ. Урилгыг маань хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа зэрнэлхөртөө. За тэгээ Ууган наймч манаас өөрийгөө танилцуулахгүй юу бидэнд? Аха. За намайг Гамболдын Ууган Цэцэг гэдэг. Би бол үндсэн анги маань уламжлалт эмчилгээний анги төгссөн. Тэгээд доторын эмч, дотоод шүүрлийн эмч, эмнэлэг зүүн дархлаас судлаач, арьс судлаач гэсэн 5 мэргэжил эзэмшсэн байна. За тэгээд мөн одоо магистра хийгээд 2017 онд илэгний С вирусын интерферон эмчилгээ болон ханагцлын үр дүн гэсэн сэдвээр одоо докторийн зэрэг хамгаалжсан. Сая бас надад жижигхэн мөрөөдөл байсан. Ер нь эмчилгээний ангиад дүүргий даа гэж бодож байсан. Тэгээ бас эмчилгээний ангиад дүүргсэн. За баяр хүргэе. Ямар гоё юм бэ те. За үргэлж өөрийгөө бас ингээд цэнэглэхийн одоо сурч боловсрохын хажуугаар иргэдэд мэдээлэл хангалттай өгдөг. Тэр болгон одоо эмчнэр бас олон нийт рүү хандсан контент үйлдвэрлээд байдаггүй. Одоо орчин цагт бол яалтчгүй мэдээлэл ирэн зүүн учраас бидэнд одоо эрүүл мэндэд яаж анхаарах вэ гэдэг дээр эмчнэрийн зүгээс зөвлөгөө маш их хэрэгтэй байдаг. Тэгээд энэ үйл ажиллагааг эрхэлж явуулдагт баярлалдаг шүү. За баярлалаа. За тэгээд эмчтэйгээ бид хоёр яриагаа эхлээ. Ер нь бол яг монголчууд өвчлөл маш ихтэй болчлоо. Янз бүрийн шалтгаан л байгаа. Гэхдээ яг мэрэгжлийн үний зүгээс харахад илүү одоо сэтгэл зовоож байгаа асуудал яг юу вэ? Өвчлөлийн хүрээнд. Тэгэхээр ерөнхийдөө альва өвчнийг нэг 2 том бүлэгт хувааж байгаа байхгүй халдварт болон халдварт бус. Тэгэхээр бид нар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэцүү. Энэ бол яг одоо эрүүл мэндийн салбарын эмч мэрэгжилтнүүдийн ажил. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Бид нар зүрхний өвчин тусахгүй байж болно, бөөрийн өвчин тусахгүй байж болно, илэгний өвчин тусахгүй байж болно. Тэгэхээр бид нарт одоо алхам тутамд нь одоо хүүхэд наснд ч гэдэг юм уу, сургуулийн наснд эсвэл одоо том болсон хойноо ер нь эрүүл мэндийн боловсрал маш их чухал. Хүн одоо эрүүл мэндэ бүтээдэг байхгүй юу? Энийг бид нар маш сайн тархиндаа ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл байнга л их биднэрт одоо эрүүл мэндийг заяасан. Тэгээ 25 наснаас хойш энэ эрүүл мэнд маань баг-багаар буурч эхэлнэ. Тэнгүүд бид нар өөрсдийнхөө эрүүл мэндийг ухаанаараа энэ мэдлэгээр, энэ техник, технологийн дэвшлиг ашиглаад өөрсдөө бүтээх ёстой. Тэрнээс хин нэгэнд ингээд үнгүү зүгээр хайчдаг юм биш байхгүй юу эрүүл мэнд. Тэгэхээр миний эрүүл мэнд маш чухал. Тийм учраас би эрүүл мэндэ хамгаалах ёстой гэд ойлгоод эрүүл мэндийн тухай сонирхож, судалдаг, уншдаг тийм хүмүүс болвол одоо урт наслна. Ер нь одоо эрдэмтэд сүүлийн үед судалгаагаар гаргасан ба шүү дээ 2100 он гэхэд хүмүүс 130 насалдаг болно гэж. Тэгэхээр манай монголчуудын одоо дундч насалт бол эмэгтэй хүнд 75 байна, эрэгтэй хүнд 67-оос 70 нас байна. Тэгэхээр бид нар дэндүү залуудаа энэ хорвоог орхиж байгаа байхгүй юу? Тэгэхээр эрүүл мэндийн боловсралтай байгаад би өөрөө эрүүл мэндэ бүтээх ёстой. Эрүүл мэнд маань эмчийн гарт биш зөвхөн миний гарт гэд ингээд ойлгоод яваад байх юм бол бид нар 100 120 наслах бүрэн боломжтой байх нь шүү дээ. За 3 дугаарт нэг эрүүл мэндийг устгаж байгаа зүйл бол энэ хавдрын өвчлөлүүд байгаа. Тэгэхээр хавдраас ч гэсэн бас эрүүл мэндийн мэдээлгээр бид нар урьдчилан сэргийлэх боломжтой. Тэгэхээр зэрэг хувь хүнээс бас нэлээд юм шалтгаалаад байна шүү дээ. Гэхдээ бид нар бодит нөхцөлтөд одоо бас дүгнэлт хийхгүй бол болохгүй болчиход байгаа юм шиг санагдаж байгаа. Яагаад гэхээр бидний эрүүл аюулгүй амьдрах орчин бол үнэхээр хүнд байгаа монголчуудын хувьд. Тэгээ таач яг энэ сэдвээр хүндэж илүү ярьдаг, утаа ярьдаг тий. Хүмүүс өвөл болохоор л гинт утааг боддог. Гэтэл энэ маань урт хугацаанд хоруу чанар ихтэй нөлөөлөл ихтэй байна гэдгийг хэлдэг. За одоо сүүлийн үед хөрсний бохирдол Улаанбаатар хотын хэмжээнд бүр ихтчлээ гэдгийг хүндэж ярьж байгаа. Тэгэд энэ аюулгүй байдал эрүүл орчин талаас нь бас ярил. Монгол улсын үндсэн хуулиндаа хүн бол эрүүл аюулгүй амьдрах орчинд амьдрах хэрэгтэй гэж заасан байгаа шүү дээ. Гэтэл энэ маань одоо өөрөө чи хэлснээр алхам тутамд л ингээл хөндөгдөж чинь тий. Одоо энэ агарын бохирдол бол төр засгийн бодлого явуулсны үр дүнд шийдэгдэх асуудал. За хөрсний бохирдол ч гэсэн бас төр засгаас тодорхой хэмжээний хамааралтай. Гэтэл үндсэндээ Улаанбаатар хотод 1 саяас 1 сая 500 мянган хүн амьдарч байхад хөрсний бохирдлыг хариуцсан ганцхан мэрэгжилтэн нийслэлийн засаг даргын 5 газар сууж байна. Дээр үед бол нөгөө ариун цэврийн станц гээл ажиллаад тий нийслэлийн мэрэгжлийн хяналтын газар гэж ажиллаад тэрэнд одоо анхаардаг гэж. Тэгвэл хөрсний бохирдлыг ярьж байгаа хүн огт байхгүй. Тэр талаар мэдлэгтэй хүн байхгүй. Тэрийг бодож одоо өдөр тутмын амьдралдаа одоо хөрсөө бохирдуулчихгүй юмсандаа гэж
хичээдэг хүн байхгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ амьдрах орчин бол маш их чухал. За дээр нь одоо сүүлийн үед би одоо хүмүүст бас ярьж хэлье гэж бодож байгаа энэ дуу чимээний бохирдол гэдэг асуудал байгаа. Өөрөөр хэлбэл хитрхи их одоо дууны децибелтэй одоо энэ мотоциклууд, машинууд тий хүний сонсголын эрхтний гэмтэж идэг байна. Бидний хамгийн жижигхэн эрхтэн алах түш дөрөө яс гэд ингээд чихэн дотор байгаа шүү дээ маш жижигхэн ингээ хоорондоо ингээд энэ одоо дуу авиг мэдэрч ингэж шүргэлцэж тэрнийх нь үр дүнд бид нэр ингээд энэ дууг сонсдог байх нь л дээ. Тэгэхээр тэр хитрхи их чанга өндөр децибелийн дуутай дуу чимээ тэр одоо эрхтэй яснууд маань тэгээ сонсголоо алдна, хараагаа алдна, мэдрэлээ алдна гэдэг бол маш их аюултай. Тэгээд энэ дуу чимээний бохирдол гэдгийг бид нар ярих хэрэгтэй юм байна. Их хотод. За тэгээ агаарын бохирдол, хүрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал тэгээ эмийн чанар гэдэг ийм зүйлүүдийг ярина. За Монгол улсын хувьд бол мэргэжлийн хяналтын байгууллагыг устгасан нь бол миний хувьд бол буруу гэж боддог зүгээр эмч хүнийхээ хувьд тодорхой хэмжээгээр юм хяналттай байж ах хэвээр энэ хүнс тэгээ одоо энэ олон одоо химийн бодисууд тэгээд одоо бидний энэ хэрэгжилж байгаа янз бүрийн ахуйн хэрэглээний зүйлсүүд бүгд хяналттай орж ирж ах хэвээр байхгүй юу. Тэгэхээр энийг одоо яагаад одоо ажиллуулахаа болсон юм би бүр гайхаад идэг шүү дээ. Харин тийм ээ. Одоо тэгээд хамгийн хэрэгцээтэй юмнуудаа л устгаад ах юм те. Тэгээд хэрэггүй орон тоог болохоор нэмээд идэг. За тэгээд ер нь яг бас бага насны хүүхдүүдэд их ажиглагдчихж байгаа. За залуучууд дээр бас ирчлээ. Нэг хавдар талын өвчлөл ялангуяа эмэгтэйчүүд их нэрвдэд байна. Та энэ дээр бас хавдраас урьдчилан сэргийлэх ямар боломж байдгийг яагаад монголчууд хавдраар өвдөд байна? Дэлхийд бас тэргүүлээд байна. Шалтгаан нөхцөл нь юун дээр оршоод ах шиг байна. За нэгдүгээрт хавдрын асуудал бол удамшлын асуудал яригдана. За хэрвээ бид нэр одоо ингээд ээж нь өндөвчний хавдраар өвдсөн бол охин нь өндөвчний хавдраар өвдөх магадлал 50-70% байдаг гэж байгаа. Тэгэхээр бид нэр одоо нэгэнт удамшлыг бид нар яаж чадахгүй учраас төрүүлээд шинжилгээ өгч явах хэрэгтэй байхгүй юу? Хавдрын маркеруудаа өгч явах хэрэгтэй. Жилд 5 үндсэн хавдрын маркер байгаа. За тэгэхээр энэ хавдрын маркер дотор жишээлбэл ходоод элэг зүс тэгээ өндгөвч хөх тэгээ эрэгтэйчүүдэд түрүү булчирхай гэд энэ үндсэн 5 хавдрын маркерыг бид нар 20 наснаас ахуулаад өгч явах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь одоо ингээд хүүхэд наснаас ахуулаад бид нар хамаагүй муу юм идэж болохгүй энэ хавдар үүсгэж юм байгаа гэдгийг одоо бид нар ойлгуулж авах хэрэгтэй хүүхэдтэй. Одоо чихэр, чипс, шоколад зайрмаг за тэгэл энэ өрмөнцөр бичээнүүд чинь бүгдэнд нь удаан хадгалагч, нөөцлөгч бодис орсон байгаа. Тэд нар тодорхой хэмжээгээр одоо бидэрт байнга ингэж занал хийлж яадаг хавдар үүсгэж бодисуд болдгийм байл л да. За тэгэхээр бид нар одоо миний хамгийн их сэтгэл имзгэлдэг юм юу вэ гэхээр цусны хавдар. Хүүхдүүд маш их цусны хавдартай байдаг. Эхнэлхс одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд цусны хавдрын тасагт очор олдохгүй битүү хүүхдүүд байдаг. Ямар өрөвдмөр 7-наас 6-наас 11 наснда цусны хавдраар өнгөрч идэг. Тэгэхээр хүний цусны бүтцийг өөрчилдөг юм ерөөсө химийн бодис гэдэг байхгүй. Нөгөө идэж ууж байгаа хүнснээс авна. Тэгээ нагаарын бохирдлоос авна. Тэгээ тоглож байгаа тоглоомноос бидний одоо ингээд яагаад ингээд муу чанартай хямдхан тоглоом Монгол улсын хил гайлаар хяналтгүй орж ирээд байгаа. Тэр болгонд ч хар туглаг, цайдми, кадми, тэгээ цайр одоо өөр юу гэдгийг маш хортой нэгдлүүдээр хямдхан тийм тоглоомуудыг хийсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр болгоныг хэрэглээд ахаар хүүхэд их цусны хавдартай болдго юм байна. За тэгээ мэдээж удамшил байгаа. Тэгэхээр бага насны хүүхдэд бид нэр цусны хавдартай болохгүй тулд юу хийх вэ гэхээр хамгийн түрүүнд ээжүүдийн хийх одоо чадах зүйл бол хүнсний аюулгүй байдалд анхаарах байгаа. Хүнс тэгээд өөрт нь тохирсон боловсролыг тухайн үед нь олгож явах хэрэгтэй эрүүл мэндийн боловсрол. Би жишээлбэл саяхан одоо гэр бүлдээ нэг хүнсний жижигхэн хувьсгал хийсэн. Манайх бол одоо 9 тос итгэхгүйгээр шийдсэн. Тэгээд одоо гэртээ бид нэр хоолоо, маасал, өрөм, шартоос эсвэл оливын тосоор баг зэрэг нэг зүгээр ингээ хуурсан болоод тэгээд ихэвчлэн жигнэх маягтай иддэг. Тэгээд би хүүхдтэй нөхөртөө за ямар ч гэсэн гадуур байгаа одоо 9 тосоор хийсэн хоолыг бид нэр одоо өгөөсөх боломжгүй гэртээ ядаж 9 тос
идэхэ боли. Эсийн засыг ингээд халуун хүүтэн 2 янзын шахалтын аргаар гаргаж авдаг юм байна. Тэр тусмаа халуун шахалтын аргаар гаргаж авсан тос нь маш их хортой. Боловсруулалтын явцад хорт хавдар үүсгэж бодснууд их ялгарч идэм байна л да. Тэгэхээр ингээ энэ мэдчлэнгээр жижигхэн хүнсний хувьсгалуудыг гэртээ бид нэр хийж авах хэрэгтэй. Тэгээд хамаагүй энэ үнэрт бодис. Ерөөсөө энэ үнэр гаргадаг бүх юм химийн хортой бодис байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Үнэртэй ус байна, гутлын тос байна, тий. Тэгээ одоо энэ ахуйн хэрэглээний янз бүрийн бодисууд байна, тол байрлагч, тос арилгач. Энэ бүх одоо химийн найрлага орсон бодисуудыг бид нар их хэрэглээд авах юм бол нөгөө хавдар үүсгчийг л бие рүүгээ оруулаад байна гэж ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед нэг богино бичлэгүүд яваадсан шүү дээ. Яг үнэртэй ус гэж таныг хэллэнгүүд нөгөө бид нар ч ингээ хүзрүүгээ цацчихдаг шүү дээ. Тэнгүүд энэ бас нэг гол судас артер үнэртэй ус бол яг уу бамбаа булчирхайг гэмтээж ийн гэсэн тийм бичлэгүүд яваад байлаа. Яг би тийм судалгааг нь бол үзээгүй. Тэгээд хэрэглээгээл тохируулах хэрэгтэй байх. Тэгэхээр зэрэг нэгэнт одоо ингээ хүнсний аюулгүй байдал одоо хэрэгжилж байгаа ахуйн бүтээгдэхүүнүүд дээр төрөөс бол хяналт талгаа байхгүй болсон. Тэгэхээр бид нэр ээжүүд дангаанц ээжүүд гэхгүй ер нь гэр бүлийн гишүүд бүгдээрээ л хэрэгжилж байгаа юмдаа анхаарах нь зүйтэй л гэдгийг та сая тодорхой хэлчихлээ шүү дээ тий. За энэ дээр манай иргэд бас өөрсдөө бас боловсролтой дэвшлүүлэх ёстой. Хэрэгжилж байгаа юмныхаа дооц хэмжээг бас тааруулах ёстой гэдэг ийм зүйл яригдлаа ойлонд. За тэгээ хоёлаа цаашлаад ер нь яалтчгүй бидний одоо боловсрал их нэмгэн байгаад байна бүх юмд. Ялангуяа одоо эрүүл мэндтэй нэгэн тэмчтэй ярьж байгаа юм энэ тал руу бол хоёлаа ярих юм бол одоо нөгөө боловсролын салбарт нь ч тэр хууль эрх зүйн мэдлэгч тэр ингээд дутуу юм маш их байгаад байна. Тэгээд энэ эрүүл мэндийн боловсрал гэдгийг ер нь ерөнхий боловсролын сургууль жишээлх юм бол Япончууд баг багаас нь эхлээл суур боловсрал болгоо өгчдөг гэдэг. Манайх ер нь ямар хэмжээтэй байх шиг байна ажиглахад. Эрүүл мэндийн боловсрал олгоно гэдэг бол одоо нийгмийн эрүүл мэндийн асуудал. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн асуудал бол яг ингээл хөгжижл байгаа юм шиг байна л да. Монголд 2024 оны 4 сарын 1-ээс нийгмийн эрүүл мэндийн хууль гарсан. Тэн дээр бол нийгмийн одоо өрхийн эмнэлэг болгон, сумын эмнэлэг болгон, аймгийн эмнэлэг болгон нийгмийн эрүүл мэндийн хариуцсан ажилтнтай байгаа. Тэгээд эрүүл мэндийн боловсролыг түгэх ёстой гэж заасан байна. Гэтэл одоо мөнгө санхүүгийн байдал ер нь сургалт явуулна гэдэг чинь цаанаас хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал. Яг тэр одоо хууль гарсан ч гэсэн хэрэгждэггүй юм шиг байгаа юм л да. Тэгэхээр одоо тэр бага насны хүүхдүүдэд боловсрол олохын тулд одоо энэ цэцэрлэгийн багш нар бас хичээх ёстой. Дээрэс нь одоо нөгөө сургалтын хөтөлбөрт нь эрүүл мэндийн боловсролын хичээлүүд заавал байх ёстой. Тэрийг одоо өөрсдөө хийж чадахгүй маа гэхэд сайн дурын филантропийн ажил хийх дуртай эмчнэр зөндөө байгаа штэ. Намайг жишээл нэг цэцэрлэг ураад за манай ингээд 5 настай хүүхдүүдэд та ингээд тохирсон нэг удаагийн эрүүл мэндийн боловсрол орлогох хичээл ороод өгөөч гэвэл би маш их баярлнаа. Тэгээ бүр бэлдээд тий. Тэгээд тэрэндээ зориулаад ингээд очино. Тэгээд эрүүл мэндийн боловсролд ингээд насанд нь тохирсон хөтөлбөр байх хэрэгтэй Монгол улсад. Тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хамтын ажиллагаа хэрэгтэй. Багш, эцэг эх, хүүхдүүд, нийгмийн ажилтан тий эмч, совилогч гэд. Өнөөдөр ингээд 2000 хүүхэдтэй сургуульд нэг л эмч байгаа, нэг нийгмийн ажилтан байгаа. Одоо харин сэтгэл зүйчтэй болсон юм шиг байгаа. Эднэр бүгдээрээ ганцаархнаа ч юм уу хоёулахнаа эрүүл мэндийн боловсрол олох гээд түгээх гээд амжихгүй. Тэгэхээр бусад энэ төрлийн бус байгууллагуудтай, эмч нартай тий сайн улсын одоо аян хийдэг ийм хүмүүстэй холбогдох хэрэгтэй. Тэгээд эрүүл мэндийн боловсролыг ерөөсөө ингээд бүр толгой дотор нь ойд одоо тий бүх нийтээсэнд нь шингэтэл гараа яаж угаах хэвтэй 3-5 минут угаах хэвтэй бол яг тэгжил угаагаад бүр сургачмаар байгаа байхгүй юу. Манай хүүхд чинь Монгол сургуульд сурж исэн. Тэгээд одоо ингээд эрэгтэй хөвгт штэ. Гэр орон цэвэрлэх мөвөрлөхөөсөө ерөөсөө ингээд төвшөөдөг байхгүй. Яг тэгэхээр шинэ Монгол сургууль чинь багаас нь ангийн өөрсдөр нь цэвэрлүүлчихэж штэ. Хөөсний баяр гээд анги цэвэрлдэг үйлчлэгч байхгүй өөрсдөө ээлжилж ангиа цэвэрлдэг. Тэгэхээр тэд нэр ингээ юм цэвэрлээд дадал болоод ингээ сурчиж байгаа байхгүй юу. Яг тэрэн шиг бид нэр өдөрт 3 удаа шүдэ угаах хэвээр бол 3 удаа шүдэ угаах хэвээр. Хоолоо нөгдөхөөрөө давстай усаар зайлах хэвээр бол давстай усаар зайлах хэвээр гэд ингээд бүр жижигхэн хялбар тийм боловсролуудыг багаас нь ингээд сургаад өгчих хэрэгтэй байгаа. Тэгээд хамтын ажиллагаа хийж байгаа. Тийм. За тэгээд одоо нөгөө захлагдсан аймагуд сумд гээл бид нарт ингээд эмзэг одоо төвшин амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа. Улаанбаатарт гэхэд гэр орол тий. Тэгээд тэнд байгаа ерөнхий боловсролын сургууль
Одоо саяны таны жишээ татсан шинэ Монгол сургууль эрсдээс өөр ахгүй юу. Тэгэхээр зэрэг бидний ерөнхий масс маань монголчууд бидний хувьд 3.5 сая хүний одоо юу гэдэг хүүхэд нь 50% байлаа гэж бодоход тэд нар маань дахиад тэр иргэдийн маань ирээдүйн иргэдийн маань ихэнх нь гэр оролт төсөөд юм л та. Тэгэхээр одоо би өөрчилж чадахгүй та өөрчилж чадахгүй байгаа энэ зүйлийг хийх ёстой хүмүүс нь төрд байгаа хүмүүс тий. Тэгэд та ингээд ботход яг хамгийн түрүүнд жишээлх юм бол би нэг Эрдэнэ чимэг гээд манай нэг гишүүн байсан шүү дээ эмэгтэй арх тамхины хуулийг юм өстой тамгалаад монголчууд бид нар дэрэгдээ ингээд лаавн тамхи татдаг, таксийн дотор татдаг, ресторан татдаг байсан, гуанзан татдаг гэсэн болиулсан. Яг тэрэн шиг та хэрвээ шийдвэр гаргах төвшөнд очивол яг энэ эрүүл мэнд хүүхдүүдэд анхаарч энэ юг хамгийн түрүүнд хийх вэ? Юг хийх юмсан гэж үздэг вэ? Хамгийн түрүүнд би энэ олон зурагт мэдээллийн хэрэгслийг ашиглана. Эрүүл мэндийн боловсрол олгох цуврал хичээлүүдийг явуулна. За тэгээ хүүхдүүдийн оролцоог өөрсдийн маш сайн бий болгоно. Урьж оролцуулаад маш хөгжилтэй хэлбэрээр нас насанд нь тохируулаад одоо энэ боловсрол олгохын тулд хэвлэл мэдээллийн байгууллага маш их чухал аахгүй юу? За тэгээ дараагийн нэг чухал бол урьдчилан сэргийлэх үзлэгийг. Одоо нэг хэсэг бас яг одоо ингээд бүх хүүхдүүдийн шүтийг ингээ үзээд эрүүлжүүлж исэн. Тэр одоо нийтийн үзлэг маш чухал. За тэгээд дээрэс нь одоо нэг эрүүл мэндийн боловсрол олгодог тэр хөтөлбөрүүдийг маш их сайн нямбай бэлтгэх хэрэгтэй. Тэгээд тэр хөтөлбөрүүдтэй бүх хүүхдүүдэд хамааруулад эцэг эхийн оролцоог хүртэл бий болгодог. Ингэжээс л бид нар хамтын ажиллагаатай явагдана. Одоо дахиад бодлого руу л орох гэдэг юм л да төрийн хүүхдүүдийн хавдраар өвдөд та сая цусны хавдраар өвдөд очрлоод ингээд ихэнх нь одоо бас явж байна. Бурхан болж гин гэсэн үг шүү дээ. Харамсалтай амар ахгүй юу. Тэгэхээр энэ төрөөс бас эрүүл мэндийг үнэгүй авч явах ёстой тий хүүхдүүдийн хувьд. Тэгээ энэ юу н ажиглахад та одоо ингээд хөндлөнгөөс ажиглахад хэр хэрэгжиж байна. Хүүхдүүдэд энэ үн төлбөргүй үйлчлэгээ байна уу? Ихэнх юм л төлбөрлөө орчоод ах шиг байна. Мөнгөө төлж чадахгүй бол тэгээд бараг та явдаа олчихгоо тий. За яг 18 нас хүртэлх хүүхдийн эрүүл мэндийн одоо даатгал болон эрүүл мэндийн асуудлыг төр хариуцж байгаа шүү дээ тий. Харьцангуй манай төр бол энэ тал дээр бол гайгүй байгаа гэж бодож байна. Гэхдээ боломжтой хүмүүс нь мэдээж хувийн эмнэлгээр явж байгаа. Боломжгүй хүмүүс нь одоо ингээд улсын эмнэлгээр явж байгаа. Харамсалтай нэм тарианы нөгөө дутагдал хангамжийн байдал. Тэгээд хамгийн гол нь манай одоо энэ эрүүл мэндийн салбарч боловсон хүчний асуудал байгаа. Боловсон хүч. Өнөөдөр сайн хүүхдийн нүдний эмчийг бэлтгэх асуудал чи 10-аас 15 жилийн асуудал. Тэгэхээр тэр одоо боловсон хүчнээ яаж одоо тогтоох уу гэдэг чинь одоо энэ төр засгийн бодлого хэрэгтэй болчиход байгаа юм. Тэгэхээр бид нэр хамгийн түрүүнд одоо үнэхээр одоо хүн амаа эрүүлжүүлэх гэх юм бол эрүүл мэндийн боловсон хүчнээ тогтооход эрүүл мэндийн боловсон хүчнээ улам боловсронгуй болгоход хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж Монгол улсад байх ёстой тий. Энэ бүхнийг авч хэрэгжүүлж амжилтанд хүрнэ. За дараагийн нэг асуудал гэх юм бол үнэхээр одоо хүүхдүүдийн хувьд миний нэг бодож явдаг юм юу вэ гэхээр эмчилж чадахгүй зөндөө олон өвчнүүдээр хүүхдүүд өвддөг. Тэгэх юм бол тэр зардлыг төрөөс гаргахад бас илүү жоохон анхаарах хэрэгтэй. Хүүхдүүд дээр ялангуяа. За хөдөлмөрийн насны том хүмүүс бол одоо өөрсдөө учраа олог гэж төр хайж болно. Гэтэл бага насны хүүхдүүд дээр үнэхээр эмчлэгдэх боломжгүй тийм өвчнүүдийг гадагшаа явж эмчлүүлэхэд нь гараа сунгадаг байх хэрэгтэй байхгүй юу төр засаг. Тэгжээж бид нар одоо ирээдүй хооч үе эрүүл байлгаж чадна. Яагаад тэгэхээр ер нь манай Монголын хүн амч цөөх штеп. Нэг цөөхөн хүн дээр нэг анхаарчхад яах вэ те? Хий дими боржур сольж, хий дими зам сольж явах мөнгөөрөө тэрийгэ хүмүүс их тэр тусмаа хүүхдүүд их эрүүл мэндэд зарцуулга л дээ. Би бол Монгол улсыг мөнгөтэй гэж боддог. Зүгээр тэрийг хулгайч нар наваал хулгайлж. Гол нь оновчтой шийдэлтэй юм дээр очихгүй хүрэхгүй мөнгөн те. За одоо тэгэл хүн хувь хүмүүс өөрсдөө ахуйдаа арчаатай байх ёстой, зөв сонголтоо хийх ёстой, өвдөхгүй байх ёстой, урьдчилан сэргийлэх ёстой. Энэ болгон дээр ингээд маш олон мессежүүд өгөөд байдаг. Өөрчлөгдөхгүй байгаагийн шалтгаан юу бол? Шалтгаан нь ерөөсөө монголчууд угаасаа нөгөө нэг социализмын нийгмээс одоо социалист нийгмээс тэгээд капитализм руу шилжсэн бүх юм үнэгүй байсантай л холбоотой. Маш олон жил эрүүл мэнд үнэгүй байх хэвээр, эмч үнэгүй байх хэвээр, эм тариа үнэгүй байх хэвээр гэдэг ийм бодолтой явж ирсэн байна шүү дээ. Гэтэл одоо хамгийн үнцэнтэй юм чинь эрүүл мэнд байхгүй юу? Бид нар эрүүл мэндтэй хамгийн сайн хоолыг идэх хэвээр, хамгийн үнэтэй хоолыг идэх хэвээр, хамгийн өвдвөл хамгийн чанартай эмийг бид нар хэрэглэж явах хэвээр. Хамгийн сайн эмчтэр
тэр төлбөрийн төлөөд очиод үзүүлж явах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр ингээд бодохоор чи өвдөнөд чи бөөн зардал болчиход байгаа юм сте. Тэгэхээр нөгөө хувь хүн өөрөө би эрүүл мэндэ бүтээх ёстой гэдгээ ойлгоод өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах ёстой болчиход байгаа. Тэгэхээр урд нь одоо 20 30 жилийн өмнө бол тухайн хүний эрүүл мэнд эмчийн гарт байдаг гэсэн бол одоо хувь хүний гарт байхгүй юу. Эмч бол үзэн чиглүүлэн шинжилгээ өгөн эмчлэх үүрэгтэй. Гэтэл ингүүл яах вэ одоо цэгээ. За би таны өвчний төлөө зөндөө юм хийлээ. Би стандартаар эмчиллээ. Би им тариагаа хэрэглэлээ. Би мэдслээ хийлээ. Одоо надад цаашаа хийж чадах юм байхгүй гэж эмч хэлвэл яах вэ? Амар харамсалтай шүү дээ. Тэр үед одоо хүн нэрээ дээшээ тэнгэр хол доошо газар хатуул. Тэр үед л хүн ойлгодог байхгүй юу? Надад энэс цааш явах газар үгүй юм бол би яагаад эрүүл мэндэ хамгаалж байгаагүй юм бэ? Тэ? Үнэхээр би итгэх боломжгүй юм бол би урд нь яагаад өөрийнхөө төлөө алхам хийж байгаагүй юм бэ гэж бодно. Тэгэхээр өнөөдрийн миний одоо хүмүүст өгөх гээд байгаа гол мессеж бол таны эрүүл мэнд бол таны гарч шүү. Та өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө бүтээх цаг ирсэн. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг өөрөө бүтээн тий. Тэгээд тэрнээс эмчид найдах хэрэг. Эм тарианд найдах хэрэг. Өнөөдөр ингээл өдөр болгон шин судалгаанууд гараад шин хавдрын юмнууд үүсч идэг. Гэтэл хавдрыг бүрэн бүтэн эдгэж чадахгүй л шүү дээ. Тийм үстэй. Илэгний 1000 түмэн юмнууд гарч байгаа. Илэгний өвчнийг бүгдийг эдгээгээд хүнийг 100% аварцсан юм байхгүй л байхгүй юу. Тэгэхээр 100% юмыг одоо эмнэлгийн ажилтнууд те одоо эмнэлгээс хүсэх хэрэггүй. Яг өөрийнхөө төлөө л хүн өөрөө зүтгэх ёстой. Тэгвэл бид нар одоо нөгөө 2100 он гэхэд хүн 130 наслах боломжтой гэсэн тэрэндээ хүрнэ. Өөртөө гол нь мэдлэгтэй байх хэрэгтэй тийм. Ер нь бид нар ингээд сая хөвчлэн махан бие дээр гарах өөрчлөлтийг ярьлаа л да. Тэгэхээр одоо энэ 21-р зуунд энэ стресс бухимдалтай нийгэмд бид нар сэтгэл зүйн асуудлыг ярихаас өөр замгүй болж байгаа. Тэгэхээр сэтгэл гэдэг бол маш чухал. Сэтгэл гэдэг маань тусдаа эргэтэн. Тэгэхээр энэ сэтгэл маань өвддөг байх нь, баярлдаг байх нь, тайвширдаг байх нь, амардаг байх нь тий. Тэгэхээр энэ сэтгэлийн олон төлөв байдлуудыг судалж байгаа одоо сэтгэл зүйч гэдэг хүн байна шүү дээ. Гэтэл яг ингээд сэтгэлийн хувьд асуудалд орсон байвал тэрийг сэтгэл засалж эмч засах ёстой. Тэгэхээр үнэхээр та ингээд өөрийгөө барьж чадахгүй, аливаа өвчин зовлонгийн эсрэг тэмцэж чадахгүй, амьдралын бэрхшээлийн эсрэг тэмцэж чадахгүй бол сэтгэл засалт эмчтэр очих хэрэгтэй байхгүй. Айж чих юм байхгүй. Тэгэл нэг гадаадын кинон дээр чи хүмүүс чинь болохоо хараад нэг сэтгэл засалч эмчи өрөөнд очиод суучдаг штеп. Тэр чинь бас буруу юм биш юм шиг байгаа. Тэгэхээр энэ сэтгэл гэдэг зүйлээ удирдан жолоодоогүй цагт бидний махан бие өвчлөн, бидний оюун санаа өвчлөн, энэ нийгэм маань өвчлөн. Тэгэхээр бүгдээрээ одоо энэ сэтгэл гэдэг юм дээр анхаарцгаая. Сэтгцийн хувьд эрүүл байхыг хичээцгээе. Сэтгэлээ зөв байлгахыг хичээцгээе гэж ингэж уриалмаар байгаа юм. Тэгээд сэтгэлээ бид нэр барьж чадахгүйгаас болоод маш их донтох эмгэгт хүн автдсан байна. Жишээлбэл одоо энэ залуучууд яагаад ингээд арх тамхинд донтоод байгаа. Арх тамхи бол юу ч одоо бүр хар тамхины асуудал гарч штэ тий. Тэр тодорхой хэмжээгээр нөгөө бие хүн болж төлөвшөөгүй сэтгэл дээр чинь энэ янз бүрийн сэтгцийн сэтгэлгээний асуудлууд нэмэгдээд ирэхээр хүн тэр хямралуудыг давж чаддгүй юм байна л да. Тэр хямралуудад өртөөд ирэхээр л ингээд өөрийгөө ингээд тайвшруулахын тулд арх тамхи, хар тамхи гэдэг ийм асуудлууд яригдчихэв. За бага насны хүүхдүүд бол одоо ингээд дэлгэцийн донтолтод орсон тий. Тэгэхээр тэр хүүхдийн сэтгэл зүйтэй бид нар ажиллаагүй шин. 4 настай хүүхдийн сэтгэл зүйтэй ажиллах хэрэгцээ үүсэж шít одоо энэ нийгэмд. Тэгэхээр эцэг эхчүүд өөрөө ажиллаж чадахгүй бол өөрхөн сэтгэл зүйчдээр дагуулж очоод тий эмч мэмчтэй уулзуулаад зөвлөгөө өгүүлээд ингээд тэр сэтгэлтэй ажиллах гэдэг юм маш их чухал байгаад байгаа. Тийм болохоор одоо энэ янз бүрийн төрлийн бясалгалд явж байгаа, янз бүрийн йогоор хичээлж байгаа хүмүүсийг бол их дэмждгэлтэй би. Ер нь бол йога гэдэг чинь өөрөө бие, хэл, сэтгэл гурыг нэг төвшөнд барих юм. Тэгэхээр бид нэр энэ сэтгэлээ удирдах гэдэг юм дээр сайн анхаарж агаарэ гэж хэлмээр байна. За баярлалаа энэ чи гоё сэдв гоё явж байна. За ер нь бол та одоо ингээ хувийн хвшилтээр ажиллаж байна шүү дээ. Бизнесийн салбар ялгаахгүй. Энийг бол бас төрөөс дэмжиж явах хэрэгтэй. Ялангуяа эмнэлэг, эрүүл мэндтэй хэр дэмжлэг байдгийг ерөнхийдөө. Надад ямар ч дэмжлэг байхгүй шүү дээ. Би төрөөс нэг ч төгрөг авч үзээгүй, нэг даатгалт ч хамрагдаагүй. Яа тэгэхээр миний өөрийн сонгосон салбар бол арьс гойцлын салбар. Би сүүлд бүр 36 наснда арьсны эмч болоод арьсны эмч болохоор шийдээд тэгээд яг энэ гоо сайхны косметологи эмчийн хувьд болохоор
манайд бүрэн дүүрэн сургалтууд байдгүй, богино хугацааны одоо багш нарын сургалт байдаг. Тэндээ сурна. Тэгээд ихэвчлэн дандаа өндөр үн төлж гадаадд сурдаг байхгүй юу? Гадаадын эмчнэрээс суралцсан. Энд чи өөрөө Монголд сүүлийн 10 жил хөгжиж байгаа салбар. Тэгэхээр дэлхийдээ хөл нийлүүлж явахын тулд заавал дэлхий рүү гарна. Тэгэл маш их мөнгөөр сурсандаа ер нь бол өөртөө нэлээд хөрөнгө оруулалт хийсэн. За тэгээд хамгийн гол нь ингээ арьс гооцлын эмнэлгийн бизнес эрхэлдэг. Энэ гоо сайхны хэрэгцээ бол нийгэм даяар байгаа. Хүнд маш олон хэрэгцээ байгаа шүү дээ. Анхдагч хэрэгцээ, хоёрлагч хэрэгцээ, нийгмийн хэрэгцээ, тэ харилцааны хэрэгцээ. Одоо гоо сайхан байх хэрэгцээ гэж нэг ойлголт сүүлийн жилүүдэд дэлхийд даяар гарсан. Энэ ойлголтыг бол Солонгос улс түгээсэн тэ одоо гоо сайхны эх орон гэж нэрлэж байна. За тэгэхээр бид нар нэгэн тийм хэрэгцээ байгаа юм чинь эмнэлгүүд ч гэсэн энэ тал руугаа ингээ хөгжиж байгаа. За одоо би яг энэ өөрийнхөө хувийн эмнэлгийг ажилуулад 6 жил болж байна. Тэгээ нэг ч удаа даатгалд хамрагдаж үзээгүй. Өөрөө энэ салбар өөрөө даатгалд ордог байхгүй юу? Тэгээд одоо ингээ ажлын байраа анх авахд жилийн 18% хүүтэй зээл авч исэн. 18% хүүтэй зээл чи өндөр штэ. Гэхдээ тэр нэг жидүү гэдэг юм авч үзэхийсэн л гэж боддtiin. Тэгээд олдож байгаагүй. Тэгээд тэр зээлээ төлсөөр байгаа ажлын байрныхаа ард бол гарч исэн. Одоо бол нэг манай 2 салбартай. Би нэг 25 ажилтнтай. Тэгээд 25 хүний нэг жоохон л доо яг том бизнесмэнүүдийг бодвол одоо ажил амьдралд нь тодорхой хэмжээгээр хэрэг болоод сар болгон улсдаа нийгмийн даатгалын төлөөд хариуцлага хүлээгээл ингээл явж байгаа гэж боддог. Хувийн хвшлийнхэнд ер нь юу хэрэгтэй юм бэ гэхээр энэ бизнесийг томруулахын тулд эсвэл одоо хүмүүсээ сургаж дэлхийдээ хөл нийлүүлэн алхахын тулд баг хүүтэй зээлэл хэрэгтэй байдаг. Одоо жишээл манайх одоо үнэхээр гоё лазер авъя гэх юм бол тэгэл 200 саяас 700 сая хооронд яригдэн штэ. Бүхэл бүтэн 2 өрөө байрны мөнгөөр те нэг л аппарат аав. Тэрийг авчрахын тулд тэгэл нөгөө зээлэл хэрэгтэй. Тэгэл тэгжээр сайн үйлчлэгээ үзүүлж чадна. Тэгэхээр хувийн ишлэг дэмжих юм бол юу байдаг? Зээл байдаг. Нэгд. Хоёрт гэх юм бол манай эрүүл мэндийн салбар жоохон онцлогтой учраас одоо нөгөө юу хэрэгтэй юм шиг надад санагдтыг. Тодорхой үйлчилгээнүүдийн даатгалд оруулах нэгэн л гоо сайхны үйлчилгээ байгаа юм чинь тий. Тэдний даатгалд оруулж өгвөл хэрэгтэй л байдаг. Тий. Бас одоо ч орчин үед ч хүмүүс гоё яхахыг л хичээн штэ тий. Өөрсдөө байглаас өгсөн өгдөл байна. Гэтэ тэрийгэ нас ах тусам сайжруулах ёстой. Тэр хэмжээрээ сэтгэл зүйн одоо ханамж өндөр байна тий. Гоё салбар энэ маш гоё салбарыг та сонгосон юм байлээ. Тэгээд сонгосон шалтгаан юу вэ? Би өөрөө ингээд ер нь урд нь ингээ ангаахын 4 салбарт ингээд орсон. Тэгээ уламжлалт ангаахын анги төгсгөр хүн бол ертөнцийг ойлгодог болдог. Аливаа ямиг цогцоор нь авч үздэг болдог. Энэ хүн оюун санаа за тэгэл одоо энэ байгаль дэлхийн нэгдмэл юм а гэдгийг ойлгодог болдог. За тэгээ уламжлалт ангаахын анги төгссөн хүмүүс бол арай л өөр хүмүүс байдаг гэж боддог. Тэгээд би өөрөө уламжлалтаар ажиллаагүй дараа нь ингээд Европ ангаах ухааны мэдлэг хэрэгтэй болоод дотрийн курс суулаа. За тэгээ одоо ингээд ямар ч гэсэн гэр орныхныгоо эрүүл саруул аваа явж гин тэр маань бас хэрэг болдог баг. За тэгээ би нэг дархлааны бүтээгдэхүүнтэй компанид 5 жил ажиллаж исэн юм а. Тэгээд ер нь энэ дархлаа гэдгийг гүйцэд судлаа гэдэг эмнэлзүүн дархлаа судлаач болж исэн. За тэгээд дараа нь бол ингээд дотор шүүрэлд сууж байгаа маань үнэхээр сайхан байсан. Өөрөөр хэлбэл хүнийг ингээ бодисын солилцоог нь тэр чигээр нь бүхлээр нь бас ингэж ойлгож мэдэрдэг, ууж байгаа, идж байгаа юмтай амьсгалж байгаа, хөвтөж байгаа, хөдөлж байгаа юмтай нь ойлгодог болдог. За ингээл ямар ч байсан за би нэг овоо гайгүй нэг энэ ангаахын хідэн салбарын талаар ойлголттой боллоо доо гэж явж исэн чинь гинтэл одоо ингээд 15 14 оноос манад ч ингээд хүмүүсийг ийм тарилга хийгээ хөөрхөн болгож гин, ийм аппарат хийгээ арьсыг гоё болгож гин те ийм юм хийгээ хүний төрхийг ингээ өөрчилж гин эднэргээд мэдээлэлүүд орж эхэлсэн л дээ. Тэнгүүд л ягаад ч юм ингээл татагдал тэр салбар руу энэ л миний байх ёстой салбар юм байна. Би яг энийг л хийж чадах юм байна. Би өөрөө бас тэр гоё байхыг л хүсдэг, насан туршдаа л тэгж хүсэж явж ирсэн. Тэгээд тэр гоё байдлыг хүмүүст бэлгэлмээр санагдаад энэ салбарыг сонгосон. Яг гаднаас нь харах юм бол гоё, дотор нь орох юм бол хэцүү. Бас л хариуцлагатай ажил. Тэгээд нөгөө төгс 100% юм байхгүй гэсэн шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс нь сэтгэл өөдрөг гарна, зарим нь сэтгэл дундуур гарна. Тэгээд нөгөө Паретогийн зарчим гэж байна 20-80.
80% нь манай эмнэлгээс сэтгэл өөдрөг гарах хэвээр. За 20% сэтгэл дундуур гарах юм бол би тэр хүмүүсийг эргээд яг сэтгэл өөдрөг байлгах уу? Юугаараа үйлчлэгээгээрээ дутуу үйлчлэх үү? Одоо тий юу байна? Харилцаагаараа дутуу үйлчлэх үү? Үнэхээр болохгүй юм байв уу гэх тэрэн дээр бас дүгнэлт хийхийг боддог л доо. Тэгээд өөрийн маань нэг л мэдгүй ингээл нөгөө суманд харуулсан юм шиг л дурлсан салбар. За бүсгүүчүүд их үйлчлүүлж гин үү? Ирчүүд очиж гин үү? Ер нь ихэвчлэн 70-80% нь эмэгтэйчүүд. Тэгвэл ирчүүд бас очдог болсон. Одоо ирчүүд ямар үйлчлэгээ авах дуртай гэхээр батг цэвэрлэгэнд орно. Тэгээ ботокс хийлгэн. Тэгээд нөгөө зарим ингээд одоо үсэнд дургу эрэгтэйчүүд байна. Одоо нөгөө үсний лазерт ороод нүүрнийхээ үс, сахлын үс те биеийн үс мүсээ багасгуулах сонирхолтой ийм байна. Зарим одоо эрэгтэйчүүд маань нөгөө эрүүл мэндийн мэдлэг муугасаач гэдэг юм уу бага наснаас арьсаа арчлахгүй явсараад их нүхчлэлтэй тийм барзгар царайтай болцсон байдаг. Тэгээд тийм үедээ бол өвөл эрэгтэйчүүд лазерт нилээ орно. Ийм үйлчлэгээнүүдийг л сонирхох. Тэгэхээр энэ гоо сайхан гэдэг бол бас гоё юм байна тий. Гоё. Хүнийг гоё болгож шүү. Би нэг зүгээр яг хоо энэ зүгээр миний хувийн бодол шүү. Хитрхээ их юм сахал үстэй хүмүүс бас өөртөө ч гэсэн хэцүү байгаад байгаа харагддаг байхгүй. За тэгээд ингээд нийтийн газар жишээлх юм бол бид нар чинь нэг саунд 24 цагаар үйлчлүүлэл амар холоо бол ингээд амралтын өрөөнд харахад нэлээд жирийн хүмүүсийг бодвол их төвхтэй харагдаад байгаа ажиглагддгийн. Тэгэхээр ирчүүдэд бол бас гоё зөвлөгөө өгөөч яг энэ одоо илүүдл үсний тал дээр. Үс гэдэг бол эрэгтэй хүний одоо байгалийн бэлэг. Тэр бол нөгөө гормонтой холбоотой, эр бэлгийн даавартай холбоотой. Тэгээд одоо эмэгтэйг бодвол эрэгтэй хүнд үс их байдаг тий. Тэгээд тийм одоо үсэн дуртай эмэгтэй эрэгтэйчүүд ч байдаг л ах. Дургүй нэг хэсэг байгаа. Тэр хүмүүс нь одоо ямар аюулгүй үйлчлэгээ бид нар санал болгодог гэхээр нөө гэрлийн долгионыг ашиглаж ингээд үсний булцуунуудыг шарах үйлчлэгээ байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нөгөө үсийг бол ургалтыг зогсоох им гэж одоо шинжлэх ухаан гаргаагүй байна. Тэгэхээр тэр үсний булцуунуудыг гэрлэр одоо лазераар шарж өгснөөр ингээд хатингаршин. Тэгээд тэрийг ингээд 14-өөс 21 хоногийн зайтай гэрлэр ингээд шараад байвал ургалт нь удаашраад үснийх нь одоо нөгөө өтгөн нь ингээд шингэн болдог ч юм уу тийм үйлчлэгээ байдаг. Тэрэнд итгэхдээ жоохон ингээд тогтмол орох шаардлагатай. Сардаа нэг удаа эсвэл 21 хоногт нэг удаа ч юм уу тэр нэг 10 марв орж иж тэр үсний ургалт багасна. Шууд ганцхан ороод гоё болдог юм гэж баг юу ч байхгүй. За ер нь эмэгтэйчүүд бол нилээ мэдлэг байдаг бах. Ягаад гэвэл судалчтай юм шиг байна тий. Одоо гоё давхраагаа илгээ өмсгөө сайхан болгоё, хамраа гоё ялгыг. Тэгэхээр ер нь ирчүүдэд голчлон яг та үйлчлүүлээрээ гэж зөвлөвөл арьс талаасаа одоо тэр нөхцөлт ч гэдэг юм ер нь ирчүүдтэй нэг зөвлөгөө өгөөч. За ирчүүд хамгийн түрүүнд юу их вөхөр нүрээ цэвэрлж явах хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэр тослогийн булчирхаа илүү их идэвхтэй ажилдаг эр бэлгийн даавартай холбоотойгоор тийм учраас нүүр нь байнга тослогжно. Тослогоо сайхан цэвэрлэхгүй бол дээр нь одоо бактери шаваал эсвэл тэр арьсны гуйж явах хэвээр өнгөн давхаргын хучуур эсүүд маань суугаад тэр арьсны нүхцүү бөглөснөрөө маш их тийм батгах хандлагатай байдаг хэрэгтэйчүүд. Тэгэхээр сардаа нэг удаа тий чадвал одоо 2 удаа ч гэвэл ирчүүд амжихгүй байх л та. Сардаа нэг удаа нүрээ сайн цэвэрлүүлж авах хэрэгтэй. Ер нь батга одоо бус гарсан юмнуудаа цэвэрлүүлж авах хэрэгтэй. За тэгээд насандаа тохирсон одоо ботокс хийлгэж авах хэрэгтэй. Би ингээд нөгөө гоо сайхны эмч болохоор ингээд хүний нүүр рүү харсаар байгаа сурцаа. Тэгэл энэ өрчлөө нь одоо ингээд энэ хүний ингээд сэтгэл хөдлөлтөй, булчингийн хөдлөлтөй холбоотой үүсэж гин үү? Эсвэл энэ хүн нүрээ арчлахгүйгээс болоод хуурайшлтаас болоод ингээд үүссэн байх уу гэж дотроо ингээд дүгнэлт хийгээд суудаг байхгүй юу? Тэр бас ялгагдана. Тэгэхээр одоо ямар ч юм ингээд насандаа тодорхой хэмжээгээр үрчлэгийг тэнэлгэх, ботокс хийлгэж авах хэрэгтэй. Тэгээд эрэгтэйчүүдэд хамгийн чухал нэг юм юу гэдэг вэ гэхээр өвөлдөө заавал нүрээ лазертуулж эсвэл одоо ургамлын гаралтай гуйжуулт хийлгэж энэ арьсыг нэмэгрүүлж авах хэрэгтэй. Эрэгтэйчүүд ч арьсаа ерөөсө шинжилдэггүй хүмүүс байхгүй юу? Нөө тонхоос нь зузаан хараар ингээл байлгаад идэг тий. Тэгээ усаа уух хэрэгтэй.
эрэгтэйчүүдийн нэг хоногийн усны хэрэглээ чинь 2-оос 2.5 литр байгаа шүү дээ. Адилхан л хүн юм чинь тий. Гэтэл яг тэгж 2.5 литр усаа уудаг эрэгтэйг бол би л мэдхгүй тий. Юм олдвол уучаал, юм олдвол идчихэл голдоо явж байгаа шүү дээ. Тэгэхээр шингэнэ маш сайн уух хэрэгтэй. Тэгээл мэдээж унтж амрах, арх тамхинаас хол байх. Ер нь л ингээл бүсгүүчүүд ч гэсэн архины хэрэглээ их, тамхины хэрэглээ их болоод ирэхээр л хүн ер нь царай алддаг шүү дээ. Арсны гоо сайхан алдагдана. Тэгээд ингээ арх их уудаг эмэгтэй хүний нүдний гал нь хүртэл унтарсан байдаг байхгүй юу. Тэгэхээр архийг ер нь бол бага хэрэглэх хэрэгтэй. Яагаад бага хэрэглэх хэрэгтэй гэж юм нэхэр этилийн спирт задрахаараа нүүрс ус сахарл бол. Тэгээ сахар чин задрахаараа одоо өөх тосолж штэ. Тэгэхээр бид нар ерөөсөө арх уугаалах юм бол илэг өөхчөөлэн энэ тэнд булчингаа алдаал өөхнүүд үржээлэн гэсэн. Тэгэхээр архины хэрэглээ хүн сардаа нэг ууж болно штэ. Тодорхой хэмжээгээр арх уух хэрэгцээ хүнд байдаг. Стрессээ тайлах, найз нөхдөдөө хөгжих тий. Тэгээд тэрийг их байлгах хэрэггүй байхгүй юу? Сардаа нэг байж болно тий. За одоо нөгөө айл болгон баг нэг одоо юутай гэл нэг яриадаг шүү дээ. Одоо юу гэдгийг архичинтай ч гэдэг юм уу? Айл болгон одоо сүүл үед нэг Eramac's-чинтай ч гэдэг юм уу? Ингээд тэрнтэй зүүрлж байгаа шүү. Ер нь айл болгонд нэг арсны өвчтөн үнэтэй болцсон байна. Энэ нөгөө нэг эмчнэр бол нөгөө харшил арсны харшил гэдэг энэ юунаас үүдээд байна? Яг зөв. Ер нь нэг тийм үг байдаг шүү дээ. Арсны эмч бол бүх юмны эмчээ гэсэн үг байдаг. Одоо арс бол дотоод эрхтний тал. Тэгэхээр бид нэр арс яагаад өвчлж ийнэ гэхээр хит хитэн шалтгаантай. Нэгдүгээр удамшил байна. Хэрвээ аав ээж хоёрын айл нэг нь бисрастаа бол хүүхэд нь бисрастаа болох 50% магадaltaй. Хоёулаа бисрастаа бол хүүхэд нь бисрастаа болох магадлал 70-80% байгаа. За тэгэхээр энэ нэгдүгээр тол удамшил байна. За хоёрдугаар гэх юм бол дотор эрхтнүүдэд бид нэр эрүүл байлгахгүй нөгөө л буруу хооллол нөгөө л дотор эрхтнүүдэд өвчлүүлээд байвал арсны ямар нэгэн өвчтөй болдог. За илэгний өвчтөй хүмүүс бол арсан дээр нь маш их өөрчлөлтүүд гардаг. Цөсний өөрчлөлтөй хүмүүс бол цөсний шалтгаан тууралтууд гарна, арсны захтнаанууд үүснэ, эмэгтэй хүний нүрэн дээр сэвх нөсөд холбонууд үүснэ. За ингээд дотор эрхтэнтэй холбоотой болж 3 дугаарт арсны эмгүүд юунаас олж үүсэж ийн гэхээр харшлын гаралтай үүснэ. За өөрөөр хэлбэл бид нэр ингээд будагч бодис ихтэй ундаа уугаад, будагч бодис ихтэй чихэр идээд, будагч бодис ихтэй амтлагчууд хэрэглээд ах юм бол бие дотор ингээ харшил үүсгэж маань ингээл ороод байвал буцаагаал харшлын ингээд өрөслийн медиаторуудыг бие ялгаруулаад байна. Тэгэл ингээл харшлын тэр өрөслийн медиаторууд хуримтлагдаад байсаар байгаад би энгийн үгээр хэлж байгаа шүү. Ингээ харьсаар гатгшлна. Тэгэхээр энэ тэнд арсны захтнаат өвчнүүд маш их үүснэ. Одоо атопийн дерматит байна, псориаз байна. Одоо тэгээд нөгөө мэдрэлийн гаралтай нейродерматитүүд байна тий. За маш олон юм арсны эмгэгүүд байгаа штэ. Хамгийн муухай нэг арсны өвчнөөр өвчлчхөр бараг алга болдгоо. Зүгээр архаг хэлбэрлэлгээр шилжээд тэгээд тэр хүн ядрахаар, стрессгээр эсвэл буруу хооллохоор дахиад гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр арсаа эрүүл байлгана гэдэг маш чухал. За тэгээд дөрөв дэх нэг одоо зүйл бол юу вэ гэхээр арсыг бид нар маш гоё чигтэй байлгаж авах хэрэгтэй юм байна. Арсны хуурашилт одоо ингээд үүсээд чиг алдагдаад ирэхээр арсны барьер гэж юм байдаг. Тэр хориг, арсны гаднах хориг алдагдаад ирэхээрээ бид нар арсны өвчлөмтгий болдгийм байна. Арсна. Тэгэхээр бид нар ингээд үргэлж ингээд биеийн чигшүүлэгч лосөн, нүрийн чигшүүлэгч лосон хүүхдүүд, ээжүүд, аавууд, ирээн бүгд ялгаагүй дандаа тийм арсыг чигшүүлэх юмнууд хэрэгжилж явах хэрэгтэй. Манай монголчууд ч өрөвдмөр нөхцөлд амьдардаг шүү дээ. Жилийн 4 уйлралтай хуурай ихэвчлэн байнга ингээд бидний бүх юм арс ус бүх юм чиг хэрэгтэй болдог байхгүй юу. Тэгэхээр чиг нь алдагдаад байвал арсны өвчнөр өвчлөнө. Энэ бас их эмзэг нийгмийг хамраад байгаа тий. За тэгээ сүүлийн үед яг энэ гоо сайхан одоо хоёлаа эмч ингээд гол мэрэгсэн үнтэйгээ ярьж байгаа юм чаа. Хүүхнүүд маань асуухгүй дээ гэж бодож магадгүй эмэгтэйчүүд ер нь хамгийн одоо энэ тэрхүнд хийлэгчүүл зүгээрдэг гэсэн хаалганы төрлүүдийг таас хэлж өгөөч. За би одоо ер нь явж ямар бодолтой болсон гэхээр хүн өөрийнхөө унган төрхийг л алдагдахгүй байвал гоё. Ер нь манай монголчууд ч бас харьцангуй царайлаг хүмүүс байхгүй юу? Одоо солонгос яагаад энэ гоо сайхны хаалгаа их хөгцсөн гэхээр царай мутаал хүмүүс байхгүй юу? Тэгээ царай мутаа болоод тэгэхээр улам гоё сайжруулах гэдэг ингээ хаалгаа хийгдэм байх. За манай монголчууд бол өргөн шанаатай, эрүүн өргөн жоохон дөрүлжиндүүл царайтай гэхээс биш тийм царай мутай хүмүүс биш. Тэгэхээр ер нь өөрийнхөө унган төрхийг алдахгүй байвал их зүгээр
За би ч одоо эмч хүн болохоор 9 шидийн юм хийл гэж үзэн шүү дээ. Би өөрөө жоохон юм том уралтай байхгүй юу. Тэгээ нэг удаа филлер хийл гэж үзсэн. Зохихгүй болохоор нь одоо ингээд тухайн үед ингээ хайлууж майлуулад багасгаад тэгээ одоо жишээл миний урал надад өөрийнхөө л байх нь сайхан тий одоо жишээл нүд мүд чинь ямар заяасан ерөнхийдөө тэр төрхөө алдахгүй байвал айгүй зүгээр гэж би боддог болсон. За тэгэхээр хаалгаа гэх юм бол зохины онжилтын хаалгаа эмэгтэйчүүдэд зайлшгүй хэрэгтэй. Тэр нь тэгэхдээ хэдэн наснд вэ гэдг нь тэр хүний онцлогоос болно. 45, 50 наснд ч юм уу тий. За хамрын хаалгааг бол ихэнх хүмүүс сонирхдог. Гэхдээ нөгөө хамрын хаалгааг хамгийн түрүүнд бид нэр амьсгалын ламаа чөлөөлөхийн тулд хийх ёстой. Эрүүл мэндийн шаардлага. Хоёр дахь шаардлага нь гоо сайхны шаардлагаар хийлгэж болно. Тэгвэл бид нэр хийлгсэн ч гэсэн нэг өөрийнхөө төрхийг бас жоохон хадгалуул зүгээр юм байна гэж боддог. За тэгээд гурав дахь одоо бүсгүүчүүдийн сонирхдаг зүйл бол монголчууд ч угаасаа Аз хэлбэрийн биетэй учраас хөхний хаалгааг нэлээд сонирхдаг бүсгүүчүүд. За тэгээ одоо сүүлийн үед харин өөх соруулах хаалгааг их сонирхож байна. За өөх соруулах хаалгаа яг хэрэгцээ болчлоо л да хүмүүст. Гэхдээ миний бодлоор бид нэр тэр өөхийг соруулж авахын хооронд тэмцэх хэрэгтэй үсттэй. Ядаж нэг 6 сар дасгал хийгээд тий багш хөлсөлж авч явчаад тэрний дараа одоо өөхөө соруулах уугүй юу гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Тэгэл юу залхуур чивтж байгаа л баахан идэж чивтж байгаа л өөхөө үржүүлжэл очил өөхний хаалгаанд орно гэвэл тэрэн шиг тэнийг юм байхгүй. Тэгтээ хүмүүс бол өөхний хаалгааг бол сонирхдаг. Одоо тэгэл энэ хоёлаа ярьсаар гал нөгөө сэдв маань тархалт руу орлоо. Тий. Яалтчгүй хүчээр ингээд юм идүүлсэн юм шиг идэж байгаа тархалаад байгаа хэсэг байна. Хөдөлгөөнгөө таргалж байна тий. Тэгэд энийг болохоор зэрэг угаасаа зүрхний өвчтөй хөдөлж болохгүйсэн тийм юмний таргаа, буйны таргаач гэх юм уу барин ингээд байгаа шүү дээ. Тэр энэ таргалтын бас нэг шалтгааныг тайлаж магадгүй ууж идэх юм руугаа бол тий. За таргалт гэдэг бол нэгд өвчин гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо E66 гэдэг оншин кодтай таргалт гэдэг өвчин байна. За тэгэхээр таргалтыг бол хэд хэдэн зэрэг болгож байгаа шүү дээ. Одоо хөнгөн зэрэг, хүнд зэрэг гээл те. Таргалтын 1-р зэрэг, 2-р зэрэг, 3-р зэрэг гээл янз бүрээр ангилж байна. Таргалт бол олдмол эмгэг. Төрөлхийн гэсэн ойлголт байхгүй. Хуучин бид нар манайх удмын таргалттай гэж ярьдаг гэсэн би ч гэсэн тэгж ярьдаг. Манай аав ээж тарган байсан те. Манай гэрийнхэн бүгд тарган би ч бас таргалах дуртай тийм гэнтэй. Тэгтээ тэмцэн штэ хүн. Би одоо жишээлбэл 3 удаагийн туралтаар өөрөөсөө 62 кг-ыг авч хайсан. Би ангаах төгсөхдөө 84 ээлтэй оюутан байсан байхгүй юу? Тухайн үед ингээд би ИФЭМ-ийн хөтлөгч байсан. Манайх 4 хүүхэдтэй айл. Тэгээ би айлын том байсан. Амьдралч бас 90-ад оны үед бас 90 оны сүүл мүлэр ч гэсэн тийм сайн болоогүйсэн. Би ажил хийгээд өөрийнхөө хэрэгцээг даадаг байсан тийм оюутан байхгүй юу? Тэгэл орой ингээл 3 жил би ингээд ИФЭМ-ийн хөтлөгч хийгээд орой ундаа уугаад марууж идээд нөө эрүүл хоолтын тухай ойлголт байхгүй ш тэр үе чи 98-99 он. Тэгээ би нэг мэдсэн чи 20 ил нэмэгдсэн байсан. Тэгээ би ангаах төгсөхдөө 84 ил болсон. Тэгээд би 32 хил эхлээд 25 хил турсан. Дараа нь хүүгээ гаргаад 36 хил нэмэгдээд дахиад 32 хил турсан. Сүүлд нь дахиад 9 хил турсан. Тэгээ би энэ таргалт гэдэг өвчнөд насан туршдаа тэмцэж ирсэн. За одоо ч гэсэн бас нөгөө насны ирэхээр таргалах галаа. Яа тэгэхээр нас явах тусам бидний бамбаа булчирхаанаас ялгардаг гормон багасаад нөгөө өөхний шаталт буурдаг байхгүй юу? Тэр тусмаа насаа явах тусмаа бид нар таргалттай тэмцэж амьдрах хэрэгтэй юм билээ. Таргалт гэдэг бол ерөөс бүх юмны одоо их үүсвэр, бүх өвчний артерийн даралт ихтэн, бодисын солилцооны архаг хам шинжийн өөрчлөлтөнд орно. За тэгээд дээрээс нь чихрийн шижин гэдэг аюул бол ерөөсөө таргалтыг дагаж ингэж явж идэг. За таргалахгүй байхын тулд бид нар юу хийх юм бэ гэхээр дахиад бага наснаас эрүүл мэндийн боловсрол юу идвэл юу болох юм. Одоо жишээл би нэг гликемийн индекс гэдэг зүйлийг яриа л да. Өөрөөр хэлбэл гликемийн индекс гэдэг маань юу вэ гэхээр тухайн хоол хүнсийг идээд тэр хоол хүнс нь одоо цус руу ороод хэрхэн сахар болж задарч ийнэ гэдгийг зааж байгаа юм. Тэгэхээр одоо гликемийн индекс багтаа юмнуудыг бид нар сонгож идэх хэрэгтэй болоод байгаа. За гликемийн индекс багтаа юмнууд гэхэр чинь л одоо бүх төрлийн нөгөө ногоонууд, нарийн ногоонууд тий тиймэрхүү юмнууд орж байгаа. За гликемийн индекс өндөртэй гэхээр л одоо нөгөө будаа, гуйрал, хүмүүс цаардуул, пүнтүүз, гоймон эдэр ингээл болоод явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр энэ цусны сахарыг ихсгдэггүй юмыг л идэж амьдрах хэрэгтэй юм байна хүн. За тэгээд дээрэс нь цусны сахар ихсээд байх тусам
өөх хуримтлагдаад байна. Тэр өөхийг эсвэл бид нар хөдөлж задлах хэрэгтэй. Тэгэхээр хөдөлгөөн хийдгүү хүн бол ерөөсөө сахараа хуримтлуулаад өөхөө хуримтлуулаад байсаар агаад таргалт гэдэг өвчнөд очиж байгаа байхгүй юу? Одоо таргалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болцсон. Тэгээ өөртөө эрүүл мэндэд бид нэр мөнгөө зарах хэрэгтэй. Нэг 200-250 мянган төгрөг төлөөд фитнест явчих болно шүү дээ. Тэр фитнес гэдэг хөдөлгөөн гэдэг бол бидний амьдралын хэв маяг. Хэрэв үнэхээр мөнгө байхгүй гэж болно. Тэгвэл тэр хүн юу хийж болох вэ? Алхаж болно. Алхаж болно. Цэцэрлэгт хүрээлэнд очиод дасгал хийж болно. Дугуй байдаг бол дугуйгаа унаа явж болно тий. Янз бүрийн байдлаар ерөөсө хөдөлж байх хэрэгтэй юм л. Таргалт бол залхуу хүний өвч. Залхуураа л байвал бид нэр таргалаа л гэж ойлгох хэрэгтэй. Ойлголоо. Санал нэг байна. За тэгээд яг одоо ингээд нэг хүрээлэн буй орчин маань бас таатай биш байна. Ялцч одоо ингээ хөхөттэй харьцууллаа, ийшээ ирэн гараад харьцууллаа, ийшээ яваад манжуур үзлээ гэж монголчууд маань ярьж байгаа байхгүй. Тэгэхээр хүнд их тааламжтай орчин байгааддаг, алхаж болдог, дасглаа хийж болдог, өглөө эртхэн гараад нэг бүжиглждэг талбайтай ч юм уу. Манай Монголд юу ч тийм байхгүй. Харин юу ч байхгүй тий. Тэгэхээр энэ маань бас нөгөө нэг нийгэм өөрөө ингээ төр зэсэг өөрөө айтаа авч явчихдаг болохоор хүмүүс маань боловсроод тэр хэмжээнд бас нэг ингээ хөгжөө явах боломжгүй хаалттай болчиход байна л та. Тэгээ энийг одоо яаж өөрчлөх? Энэ дээр төр зэсгийн бодлого хэрэгтэй байхгүй юу? Төр өөрөө иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тодорхой хэмжээгээр санаа тавьмаар байгаа юм. Жишээл хувь хүн цэцэрлэгт хүрээлэн байгуулж чадахгүй шүү дээ хотын төвд те. Тэгэхээр бид нар бодлого гаргах хэрэгтэй. Яагаад би бас гайхдаг шүү дээ. Манай улсын төр зэсгийн бодлого нь ерөөсө хүнээ боддгоо. Хүнээ бодсон бодлого нэгч байдаг. Гэтэл одоо гадны хөгжилтэй орнууд ч дандаа хүнээ бодсон бодлого байгаад шүү дээ. Энэ 6 дүүрэгт үнэхээр гоё цэцэрлэгт хүрээлэн одоо нэг байгуулад өчгөлдөө. Захын алсагдсан 3 дүүрэгт ч гэсэн бас л хэрэгтэй шүү дээ. Үнэхээр одоо тэр Америкууд, Австралиуд, Канадууд ямар гоё цэцэрлэгт хүрээлэнд хагасаа бүтсэн болохоор гарч стрессээ тайлдгийн, амардгийн, хідээс хідэн цаг хүртэл дуртай сайхан хэвтэж болдгийн те. Тэгээд яг тийм цэцэрлэгт хүрээлэн биднэрт хэрэгтэй байна. За одоо Улаанбаатар хотод байгаа цэцэрлэгт хүрээлэн маань яаж ийн шороогоор шуурсан нөгөө мод бутан арчлагддгүү цэцэрлэгт хүрээлэнгийн дарга нар нь жил болгон юм идэж уудаг те. Ямар ч хүнээ бодох тийм юм хийхгүй байгаа байхгүй юу? За манай Монгол улс ч өөрөө ерөнхийдөө 4 улиралтай шороогоор шуурдаг улирал бас 2 вэ штэ тий. Хавар амар тэгэл за 100 ч бас зарим өдрөөр шороогоор шуурна. Тэгэхээр бид нэр маш их мод тарих хэвээр. Модоо тариад одоо шороотой хэсэг газараа цэмдэлт юм байна. Улс орнуудыг хараад байгаа чинь. Тим 2 юм ал хийчихэл та тэхүү. Шороотой хэсгийг одоо байлгахгүй бай. Тэхүү. Нэгэн тал одоо их хот юм чинь эсвэл одоо зүлэгжүүлж ургамлжуулъя эсвэл одоо цэмдэл. За тэгээд дээрэс нь одоо яг тэр цэцэрлэгт хүрээлэн ямар стандарттай байх хэвээр хүний амны уух ус нь байх хэвээр мó, нойл нь байх хэвээр мó, сүйдрөвч нь байх хэвээр мó тий жижигхэн хөөрхөн цэвэрхэн хоолны газар нь байх хэвээр мó, спортын талбайнууд нь байх хэвээр мó. Яг л тэр нэг стандартаар гоё юм хиймээр байгаа байхгүй юу. Тэг хүнээ бодсон бодлого л хэрэгтэй. Тийм учраас би улс төрд эмэгтэйчүүд олноороо гараасаа гэж боддог. Харин тийм. Тэгээ та одоо ингээд бас яг энэ эмчээ игээл энэ салбартаа ажиллаад явбал болж гин. Гэтэл өөрөө ирэхгүй улс төрлөө татагтаад байна шүү дээ. Шалтгаан байна. Очоод тэнд шийдвэр гаргах төвшөнд очивол юм хийчмээр нь өөрчлөлмөр нь улс орноо тий. Тэгэхээр одоо энэ улс төрийн туулах замнал ер нь ямар байв өнгөрсөн хугацаанд бас их хурлд нэр дэвшсэн. Цаашдаа ингээд явъя гэж бодоход зориг мохож гин үү энэ тал дээр. За яагаад улс төрд орох болсон шалтгаанаас эхэлж ярих гэж бодож байна. Ер нь ингээд энэ би нэг 2013 онд бас 2 дахь хүүхдээ гаргах гэж чадаагүй л дээ. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө энэ агаарын бохирдлын асуудлыг их судалдаг, агаарын бохирдлын асуудалд их эмзэгэлдэг болсон юм. Тэгээд сүүлийн үед бүр утаа униар бүр хитрхи ихсээд бид нар ч одоо ерөөс амьдрах орчингүй боллоо шүү дээ тий. Эрүүл байх ямар ч боломжгүй. Хүмүүс нөгөө өөрсдөө ингээд хавдраар өвдөж үзээгүй ч юм уу эргэн тойронд нь хавдартай хүн байхгүй бол ойлгодгүй юм бэлээ. Жилд 500 хүн уушгины хавдраар Монголд одоо шинээр өвчлөн гэдэг чинь аюулын харамсалтай байхгүй юу? Үнэхээр аимшигтай. Ер нь бол амьсгалах энэ амьсгалын замын эрхтний дутагдалд орох юм бол хүн 2-3 минутын дотор л өхнө.
Тэгэхээр уушиг гэдэг бол үнэхээр бидрийг амьсгалуулдаг. Энэ цэвэр агаар гэдэг бол маш чухал хэрэгтэй. За хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр одоо бидний энэ байгаа агаарын 21% хүчил төрөж байгаа. Бус нь өөр ингээд найрлагууд байгаа агаар дотор. Тэгэхээр бид нэр 21% агаараар амьсгалах гэж ядж байгаа уушиг дээр нь өвтчүүл ямар хэцүү байх вэ тий? Тэгээд энэ агаарын бохирдол үнэхээр их болсон, надад үнэхээр хэцүү байсан. Тэгэл ер нь ингээл энэ улс орны байдлыг хараад байхад нэг л ингээл сэтгэл өвдөмтэй цаашдаа бид нэр үр хөвгтөө ямар орчин үлдээх юм. Тэгээ энэ хүмүүсийн иргэдийн эрүүл мэндийн байдал улам бүр доройтж байна. Тэгээ энэний төлөө одоо энэ нийгмийн бас юм боловсралтай давхарган дуурахгүй болвол одоо энэ улс төрийн хүмүүс зөвхөн ингээл төсвөөс хулгай хийхийн тулд зөвхөн одоо баяжхын тулд ашиглаж байгаа нэг хэсэг бүлэг байна шүү дээ хэн энэ улс орноо хөгжүүлэх юм бидний ирээдүйд үр хүүхэд маань ач зээнэр маань яаж амьдрах юм гээл тэгэл улс төрт орсондоо яг жоохон романтик байсан юм шиг байгаа юм тэгвэл ер нь бол ухрахгүй няцхгүй яагаад гэвэл зөв нь угаасаа буруугаа иддэг хорвоо хизээ нэгэн цагт бид нэр өхөр тэргээр туулаа гүйцэнэ гэсэн үгтэй тэгэхээр одоо жишээл би анханасаа би баяжи, би мөнгө идэ те, би авилгал авчи. Өнөөдөр би улс төрлөө 100 саяыг хийжээвэл дараа нь би нэг тэрбум болгоод олчих гэж ороогүй байхгүй юу. Ерөөсөө би юмч хүн. Би энэ иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө дуурах хэвээр. Би энэ иргэдийн эрүүл мэндийн төлөө би санаа тавья. Өөрийнхөө мэддэг, чаддаг энэ сурсан бүх юм одоохондоо чадaltaй байгаа дээрээ улс их орондоо зориулъя. Миний үр хүүхдүүд миний ач зээнэр ирээдүйд сайхан орчинд амьдраасаа л гэж ингэж улс төрд орсон. За одоо тэгэл тэмцээл өрсөлдөд үтсэн шүү дээ унсан. Би бодохдоо бол таныг сонгогч нар дэмжсэн байх учиртай. Яагаад гэвэл зөв юм ярьдаг. Иргэдийнхаа эрүүл мэндийн төлөө явж байгаа юм ч хүн тэрд очих юм бол бидний төлөө ажиллаж чадна гэдгийг мэдж байгаа. Гэхдээ бид нар ялагдаад байна л да. Энэний шалтгаан ердөө нэг 3-4 юм дээр байгаад байна. Нөгөө нэг сонгогчийн боловсрол дотоо мөнгөөр худалдагдаж байна гэх юм уу. Эсвэл нэг одоо энэ нэг намын тогтолцоо системээс салж чадахгүй энэ системд бүр нэрвэгдсэн одоо оюун санааны дороодлол байгаад байна шүү дээ. За тэгээд нэг хэсэг нь болохоор итгэхгүй байна. Сонгуул ямар ч итгэх гарахгүй ч сонгуул авахгүй байна. Тэгэд энэ болгоныг ингээ биеэр бол татуулаад үтсцэн. Одоо тэгэхээр зэрэг ер нь хүмүүс зоригтой хэлээч. Юу та нар шийдэж чадах юм бол тэгээд ингээ өөрсдийнхээ гаргасан алдааг хар машин лууж ихэд ардын нам лууж ихэд идэг байхгүй. Гэтэл бидраас шалтгаалаад байгаа юм байгаад ш. Тэрийг та нэг зоригтой хэлээч. За хамгийн түрүүнд ямар ч байсан ингээд би 24 оны их хурлын сонгуульд Баянзүрхт арчилсан намаас нэр дэвшсэн. Том намаас квот авсан үндэл айх юм байхгүй зориг зүрх гаргаал тэгэл би ялна л гэж орж байгаа. Ер нь тулаанд ямар ч дайчин хүн орохдоо би ялагдана гэж ордог байх. За тэгэл ороод туршлагагүй ч байла 28 мянган хүн надад санал өгсөн. Би одоо маш их баярлж байгаа. Намайг итгэж одоо сонгоё гэд санал өгжсэн бүх одоо тэр сонгогч нарт маш их баярлалаа. Тэгээд дараа нь ингээл би ч одоо ялагдчихлаа баярлаа гэж хүн чинь нэг хэсэг сонгуулийн стрессээс гардгүй юм байлаа шүү дээ. Тэгээд байжсэн. Одоо отоход эргээд отоход би бол ерөөсөө тэгж боддгоо. Яагаад тэгэхээр би цоо шинийсэн. Надад улс төрийн туршлага байгаагүй. Би цагаан халааттай эмч хүн. Би эрүүл мэнд ярьдаг байсан хүн те. Гэхдээ ингээд тэр том дүүрэгт 275 мянган сонгогчоос ч одоо ардын намын гарсан хүмүүс чинь нэг 51 52 мянган санал авч гарч байгаа. Тэр хүмүүстэй 4 сайдтай нэг засаг даргатай дүүргийн засаг даргатай өрсөлдөөд анхны удаа 28 мянган санал авсан маань одоо буруу биш байсан юм байна л гэж ингээд сүлд нь ингээд бодсон. Яагаад өнөөдөр ингээд ард түмний амьдрал сайн биш байна гэхээр нэг нам 12 жил засаглалаа. Засаглахдаа ерөөсөө хүнээ бодсон бодлого хэрэгжүүлсэнгүү, улс их орноо бодсон бодлого хэрэгжүүлсэнгүү дандаа л өөртөө яаж идэх үү, төсвийг хусах уу, тэ яаж одоо өнөөдөр сонгуул зарцуулсан 1 тэрбум 2 тэрбум болох уу гэж ингэж боддгийн юм шиг байгаа юм. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ сонгогчийн боловсролын асуудал яригдах юм байна. Өөрөөр хэлбэл монголчуудаа битгий нэг 50 мянга 100 мянган төгрөгнөөс саналаа худалдаач. 3 хил махны мөнгөтэй байсан ч амьдрал мөнгөгүй байсан ч амьдрах байхгүй юу. Тэгэхээр бид нэг намыг олон жил сонголоо. Бидний амьдрал дээрдүү. Өнөөдөр бид бүгдээрээ айцтай нүдэнд нь гуниг хурцсан те амьдралын баталгаагүй маш хэцүү нийгэмд ингээ амьдарч штэ. Тэгэхээр ард түмэнд бол сонгох эрх нь 4 жилд нэг удаа л оногддог төр барих эрх нь. Энэ нь бол сонгуулийн үеэрэд. Тэгэхээр хамгийн түрүүнд
битгий саналаа мөнгөөр худалдаач. За сонгуулийг ерөөсөө мөнгөтэй хүний хийдэг ажил гэж ойлгоцсон юм байлаа. Мөнгөтэй хүн бас дэвшээд орж ирвэл дуртай. Тэр доотлолт нь ингээд нэг ардын намч ялгаагүй, арчсан намч ялгаагүй хэсэг хүмүүс нөгөө дэвшиж орж ирсэн хүнийхээ мөнгийг авах гэдэг нь шүү дээ. За тэгэнгүүт дэвшиж байгаа хүн нь бас одоо яаж иж тэр хүмүүсийг ашиглаж агаад эсвэл нэг мөнгө тарааж агаад сонгогдчих гээд байна тий. Ерөөсө бүх юм ингээ мөнгөний хэлхэнд оролцсон байт юм бэл. Ингэхээр буруудаж байгаа аахгүй юу? Ер нь ингээд би өөрөө бизнес хийдэг хүн шүү дээ тий. Ер нь 1 тэрбумыг зарцуулсан хүн чинь улс төрд гараад яаж 2-3 тэрбум болох вэ гэж бодно. Тэрнээс хизээч одоо би зүгээр энэ мөнгийг хайчээ улс их орны төлөө явчих гэсэн тийм хүн байхгүй. Ямар ч хүн байхгүй. Тэгэхээр бид нэр одоо сонгогчдод юу гэж хэлэх вэ гэхээр олон дахин сонгосон хүнийг битгий сонго. Олон дахин 3-4 сонгогдсон хүнийг болоо штэ. Тэр хүмүүс бидний амьдралыг сайжруулах нь яасан тий. За нэгд хоёр дахь юм бол мөнгөтэй хүнийг сонгоно гэдэг бодлоос салах хэрэгтэй. Сонгуулийн үеэр мөнгө хийн гэдэг бодлоос салах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо хүнээ хараад за энэ хүн мөнгөгүй байж болно тий. Тэгвэл энэ хүн боловсралтай байна уу? Сэтгэлтэй байна уу? Амьдралын зам нь ямар юм? Гараад бидний төлөө үг дугарч чадах юм уу? Бас ингээ гой юм дугардаг ажил хийдэг бас гой гişүүд байгаа штэ альч намд тий. Тэгэхээр яг тийм зөв хүмүүсээ сонгох дээр маш их ажиллах хэрэгтэй. Дараагийн нэг асуудал залуучууд минь саналаа өгөөч. За би 10 сард дүүргийн сонгуульд орж үзчихсэн. Тэгэхэд сонгогчдын 40% нэрсэн. 40%-ийнх нь 60% нь байхгүй. Яагаад гэвэл 5 дахь өдөр. Яг залуучуудыг шовддог өдөр хийж байгаа тэр сонгуулийг. Дээрээс нь ингээ 20 цаг гэхэд хаалгаа хаачиж байгаа. 20 цагт хаалгаа хаахад ажилтан хүмүүс ирж саналаа өгдөггүй юм билээ. За тэгж байгаа. За тэгэнгүүтээ өөр юу хийж ийнэхээр бид нар ч одоо ингээд залдах бүх аргыг хэрэглэн штэ янз бүрийн аргануудыг. За тэгээд ингээд нийт сонгогчдын 40% нэр саналаа өгсөн. Тэрнээс ардын намын авсан саналыг харахаар 18%, арчилсан нам нь 15% байгаа байхгүй. Ерөөсө 3 пунктын зөрөө. Тэр 3 пункт дээр залуучууд ирээд хэдэн залуу саналаа өгсөн бол одоо арай өөр хүн сонгогдож арай өөр байх нь штэ. Тэгэхээр энэ залуучуудыг үнэхээр та нар энэ нийгмийг өөрчлөе гэж хүсэж байвал, үнэхээр Монголдо сайхан амьдрий гэж хүсэж байвал саналаа л өгөх ёстой. Саналаа тэгтээ зөвхөн мөнгөтэй үнд. Эсвэл одоо тийм одоо улс төрчил байх юм шиг заяатсан тий. Хэдэн жилээр сонгогдоо явж байгаа ийм хүмүүст өгөх хэрэггүй. Яг боловсралтай, мэдлэгтэй эх орныхоо төлөө явж чадах тийм хүнийг л сонгоод үзэх хэрэгтэй. За яг санал нэг байна. За ингээ хоёлаа иргэдийнхээ эрүүл мэнд хүүхдийн одоо боловсралтай эрүүл мэндийн боловсрал гэл за цаашлал хүнсний аюулгүй байдлын аюулгүй амьдрах орчин, цэцэрлэгжилт гэл ингээл ногоон байгууламж зөндөл гоё сэдвүүдийг ярьлаа. Мэдээж 50% шахуу баг одоо за магадгүй 80% ч гэж магадгүй миний бодлоор энэ яалтаахгүй төр зэсэгтэй холбоотой зүйлээс бол бид нар эрсдэлд орж байгаа. Тэгэхээр зэрэг одоо 30% одоо үлдэх боловсрал, мэдлэг чадвар, өөрийгөө эрүүл байлгахын ухаанаа монголчууд маань өшөө нэмэгдүүлж нэг гэсэндээ гаднаас биднийг зориудаар өвтгөж байгаа энэ аюулаас өөрсдийгөө хамгаалахын тулд 80% сонор сэргийг байхаас үр аргагүй идэж явахтаа хяналтаах нэ гэдэг дээр манай эмчийн яриа бол авчирч гин гэж би бодож байна. Тэгэхээр манай монголчууд бас ухаалаг арт түмэн одоо тэгээд өөрсдөө санал сэрэх цаг нь болжээ. Эднэрийг бол хараад нэмэргүй бид нар аюулд нэрвэгднэ л гэдгийг ойлгох хэрэгтэй гэдгийг дүгнж хэлмээр санагдаж байна. За тэгээд би нэг эцсийн нэг асуултаа танаас бас зоригтой л асууя. Би ч одоо зоригтой яриа гэдэг подкаст хийж байгаа. Сая ингээд та их хурлд үзлээ, нийслэлд үзлээ л гэж тэгээд унсан шалтгаануудыг сая сонгуультай холбоод тайлбарлалцсан. Одоо энэ ардын намынхан өөрсдөө ингээд би таныг ус төр мэддэг хүн учраас асууж байгаа шүү. Одоо нөгөө задралд орж ийн л да. Энэ бол нөгөө нэг ерөнхийдөө ялзрал нэлээд гүнзгийрээд системийн задрал нь өөрсдөө би нэгэ барьж идэх хэмжээнд хүрч байгаа байхгүй. Одоо эдгээр задарч байна. Тэгэхээр би бол жишээлх юм бол ардсан намын дээр сөрөг хүчний байр суурийг маш тод илэрхийлж гарч ирж одоо ард түмний хамгаалах ёстой юм байна. Та бид нар шиг одоо бас нэг нийгмийн этик зүтгэлтэй хүмүүс бас дуурах цаг нь болцсон юм байна. Өнөөдөр Нямбаатрыг 100 өөр хүнээр цэцгээд улмаа батаар сольсон ч энэ хэвээр ахгүй юу. Өнөөдөр оюутныг зандан шатар учрал болсон ч хэвээрээ. Энэ яагаад бол энэ намын ардын намын системийн одоо энэ гажуудлахгүй хүн солигдох сонирмж. Тэгэхээр би одоо Баярмаа гишүүн жишээлбэл хүнтэй тэмцээд штэ. Нямбаатартаа тэмцээл, оюутантай тэмцээл энийг бол би дэмжихгүй байгаа.
Та ингээ ардчлалд үн цэнтэй явж байгаа эмэгтэйчүүдийн бас нэг төлөөлөл хэмжээ системийн гажуудал алдаатай одоо яаж тэмцэх гэдгийг ард түмэндээ нэг маш ойлгомжтойгоор хэлээд өгч. За тэгэхээр ардчилсан намын нэг давуу тал нь хэрүүл зодонтой байдаг ч гэсэн хэн ч гэсэн үгээ хэлдэг. Бүх асуудлыг үндэсний бодлогын ороогоор шийддэг те. Үнэхээр одоо ардчил байдаг нам гэж би боддог. За ардын намын зодон бол үргэлжил ингээ хаалттай явж ирсэн байлээ. Одоо ингээ ил гарч штэ те. Тэгэхээр бид нар ингээ иргэд юу гэж бодож байна вэ гэхээр нэгт бид нар маш их буруу хүмүүсийг сонгож ижээ гэдгийг харж авч байгаа ах гэж бодож байгаа. За тэгэхээр бид нар 2 жилийн дараа 1 жилийн дараа ерөнхийлөгчийн сонгуул болно, 2 жилийн дараа их хурлын сонгуул болно. Яг энэ одоо сонгуулийн үеэр одоо энэ хүмүүсийг тэр чигээр нь солих хэрэгтэй. Би бол солих хэрэгтэй. Зөв, шудраг тийм хүмүүс олноороо гарах хэрэгтэй. Бас ганц нэгээрээ гараад дийлэхгүй. Энэ бохир улс төрийг бол барж идэж дийлэхгүй. Ерөөсөө нийлээл бүлэдэл хайчдаг юм лээ. За тэгээд түрүүний өөрөө чинь хэлсэн энэ системийг өөрчлөх хэрэгтэй гэдэг шиг тэр маш их чухал. Одоо жишээл хотын даргаыг ерөнхий сайд халах хэрэгтэй гэд халж байгаа байхгүй юу? Гэтэл энийг ард иргэд сонгох хэвээр. Ард иргэдийн дундаас хотын дарга сонгогддог болох хэвээр. Ард иргэд өөрсдөө ажил хийж чадахгүй байгаа хотын даргаыг авч хайдаг байх хэвээр. Ийм өөрчлөлтийг бид нар хийх хэвээр. Тэгэхээр энэ бас хуулиндаа жоохон өөрчлөлт оруулах хэвээр. Гэтэл энийг нөгөө ирэх барьж байгаа нам чи өөрчлөхийг хүсэхгүй шүү дээ, тий? Тодорхой хэмжээгээр яаж одоо эрх мэдлийг нэг газар төвлөрүүлэх вэ гэдгийг бодно. Тэгэхээр бид нар өөрсдөө хэрсүү байх хэвээр. Сонгогчд бид ард иргэд өөрсдөө хэрсүү байгаад шахаад шаардаад энэ нийгмийг бид нар өөрчилдөг болох хэрэгтэй байхгүй юу? За тэгээ яаж ч бодсон одоо энэ парламентын ардчлал гэдэг бол үнэхээр чухал. Тэгэхээр энийг бид нар хамгаалах хэрэгтэй. Би бол нэг хүний Монгол улсад тэр тусмаа цөөхөн хүн амтай Монгол улсад бол ерөнхийлөгчийн засаглал байна гэдэг бол хамгийн буруу гэж боддог. Ингээл хараад ахад заримдаа цаагаараа ингээл ерөнхийлөгчийн засаглал руу ингээл ард түмнийг ингээд түлхэх гээд ч байгаа юм шиг те. Нэг хүн дээр бүх эрх мэдлийг төвлөрүүлэх гэж байгаа юм шиг ингээ харагдаад идэв. Энийний эсрэг ард түмэн л зогсож чадна. Тэгэхээр бид нар одоо энэ нэгдүгээрт зөв хүмүүсээ сонгох хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол энэ ардчлалаа бид нар хамгаалж авч үлдэх хэрэгтэй. За гуравдугаар гэх юм бол нийгэмд өөрчлөлт хийх чадaltaй, зоригтой, зөв алхмуудыг бид нар хийж авах хэрэгтэй. Баян ингээ хуучин тагаа зурлаад байх юм бол бид нар урагшаа явахгүй шүү дээ. Цаг хугацаа өнгөрөн бид нар хөгшрөн. Нөгөө л нийгэм чинь нөгөө бохир нийгэм чинь ард байж л шүү дээ. Ер нь бол сонгуульд одоо бусад намууд ялагддгийн нэг шалтгаан бол хэсгийн ахлагч нар байгаа. Өөрөөр хэлбэл энэ ардын намынхан 4 жил яг одоо сонгуулийн ажилтныг явуулчихж байгаа байхгүй юу? Төсвийн мөнгөөр. Одоо жишээлбэл нэг хороон дээр нэг 8-аас 10 хэсгийн ахлагч байдаг гэж үзье. Зарим том хүн ам ихтэй хороодууд дээр бол 12 ч байгаа. За манай Баянзүрх дүүргийн хувьд 43 хороотой. Тэгэхээр дунджаар нэг хэсэг дээр 10 хэсгийн ахлагч гэж үзэх юм бол 430 хэсгийн ахлагч 4 жил та бидний татвар төлөгчдийн мөнгөөр сонгуулийн ажил хийчихэж байгаа байхгүй. Тэгээ бүр нэг хэсгийн ахлагчийн карманд 50 хүний санал идэг гэж. 50 хүний саналаасаа нэмж чадах юм бол шинээр хүн бүртгүүлэх юм бол тэр хэсгийн ахлагч урамшууллаа. Одоо та бидний татварын мөнгнөөс урамшуулах гэдэг шүү дээ. Хэрвээ тэрнээсээ бууруулах юм бол бас жоохон банк хүртдэг юм шиг. Тэгэхээр тэр Далаанбаатар гишүүний ярьж байгаа энэ хэсгийн ахлагч нарыг төсвийн мөнгөөр цалинжуулдаг хэсгийн ахлагч нарыг болиулъя гэдэг чинь зөв байхгүй юу? Тэгэл ингээл ихэвчлэн ингээд тэтгүрт гарсан хүмүүс нэмэгдэл цалиа аваад тэгэл очиж цагаа бүртгүүлчихэл бусдад нь айлаар явж ингээл ингээ явж байгаа шүү дээ. Тэгвэл тэр мөнгөө бид нар хүүхдийн эрүүл мэндийн салбар руу зарцуулъя л да. Багш нарын цалин зарцуулъя л да. Эмч нарын одоо цалин зарцуулъя л да, тийм ээ. За тэгэхээр хэсгийн ахлагч нараас ер нь бол зоригтойгоор татгалзах хэрэгтэй. Энийг бол ардын нам хизээч цааш нь явуулахгүй сэдв. Ягаад гэвэл бэлэн одоо өөрийнх нь одоо ухуулах хийдэг ажилтнууд нь хэсгийн ахлагч нар штэ. Тэгэхээр бусад намууд энэ талаар аягүй сайн дуурайад хүмүүс дуурайад хэсгийн ахлагч нарыг болиулах хэрэгтэй. Одоо жишээл 43 хороон дээр 10 хэсгийн ахлагч гэж бодохоор 430 хэсгийн ахлагч. Нэг хүн 50 саналтай гэх юм бол 21 мянган санал байж бэлэн ардын намын сүлжээнд 21 мянган хүний санал гэдэг чинь маш их юм байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүсийн бас сонгогдох эрхэнд хүртэл халтж байгаа гэсэн үг цаагаараа. Хоёлаа энэ нэвтрүүлгээр нэг уриалга гаргачих. Зоригтой хан шиг тийм. Юу вэ гэхээр зэрэг энэ саяны таны ярьсан энэ хүндсэн сэдв болохоор
төрийн эрхийг хууль бусаар авч байгаа механизм байхгүй юу? Гадны шашны байгууллагууд орж ирээд ард түмний тархийг оюун санааг угаагч те залуучуудыг зарим нь амиа хорлоход хүргэж гин гэд ингээд зарим аймагуудад маш юм аимшигтай мэдээнүүд сонсогддог байхгүй. Тэгвэл одоо ард түмнөө зориудаар ажиллах хүч бэлтэж байгаад сонгох эрхэнд нь халдаж оюун санааг нь бохирдуулж байгаа энэ үйлдэл бол ерөөсөө үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг байхгүй. Тэгэд энийг нь штэ одоо сөрөг хүчний ээж арсан нам ч гэсэн гаргаж ирж шууд өөрчлөх ёстой. Ардын намын гишүүд усыг хурал сууж байгаа гишүүд ард түмнээ төлөөлөд очсон бол энэ дээр зоригтой шийдвэр гаргаж одоо энэ хэсгийн ахлагч гэдэг энэ оронтойг бүр байхгүй болох ёстой. Дээрэс нь энэ зориудаар ингэж санал авж байгаа механизмыг мэдсээр ижиж хараад бусаар ажиллах ёстой. Сонгуулийн ерөнхий ороо гэж нэг байгууллага 4 жилд нэг удаа олигтойгоо ажиллаа хийж чадахгүй байна тийм үү? Одоо эдгээр хяналтаа тавиад энэ мэт системийг устгах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энийг одоо устгуулахын төлөө улсын хурлын гишүүд ажиллаач гэдэг уриалгыг гаргая тий. За тэгэхээр манай нам бол одоо 42 гишүүнтэй. Тэгээд бус одоо намын гишүүд байгаа шүү дээ. Одоо жишээл ногоо намаас одоо 4 хүн ч гэдэг юм уу тий. Үндэсний эвслээс чинь 4 бас байдаг баха. За тэгэхээр одоо ямар ч гэсэн ардын намынхан бол хэзээ ч тийм уриалга гаргахгүй л дээ. Тэгэхээр бусад одоо улс төрийн хүчнэрийн одоо лидерүүд та бүхэндээ хүсье энэ хэсгийн ахлагч нарыг байхгүй болгоцгоё. Хэсгийн ахлагч нар байхгүй байж ч та бүхэн 28 онд одоо ялах тийм боломж нээгднэ. Тэгэхээр энэний төлөө зоригтой ажиллацгаая. Ер нь бол энэ нэг намын дарангуйлал, нэг намын системийг одоо алга болгохын тулд хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Тэгэхээр аливаа нэг барьцаанд ороогүй, ямар нэгэн байдлаар одоо сүрдүүлгэнд автаагүй тийм одоо улс төрчд бол зоригтой дуурч чадна. Гэтэл ингээд нөгөө эрх мэдэл, авилгал, гээл ахуул, албан тушаал нөгөө хулгайн ингээд системдээ аалзны туршиг шигдсэн хүмүүс чинь альч нам байсан дуурч чадах авчдаг юм байна. Тийм. Тэгэхээр одоо үнэхээр та энэ Монголын хувь заяаг өөрчлөе гэж бодж ивэл эсхийн ахлагч нарыг одоо болиулъя гэдэг энэ тал дээр нь ажиллаач гэж хүсмээр байна да. Тийм шүү дээ. Одоо нөгөө тэр нэлээ эртний л өгөлтөө өхөр монголчууд гэж бид нарт хэлдэг штэ. Тэр нь яг нөгөө нэг яг оюун санаа ухаанаар нь бас тэгчдэг үнчээгүй. Ерөнхийдөө бид нар нэг тийм гүндүүгөөд ярьдаг да. Тэгээ хинэггүй туямыг ерөөсө тоодгүй зан чанарын энийг л хэлсэн байл л дээ. Одоо ингээд сонирхоод тэр өвгийг ингээд бүр судалж үзэж байгаа байхгүй би. Яад манай монголчуудын өхөр монгол гэж нэрлэлсэн юм бэ? Тэгээ хамгийн гол нь энэ дээр бас манлайлагч хэрэгтэй. Улс төрийн жинхэнэ манлайлагч. Саяхан би нөгөө зориг агсны тухай үлдэх зориг гэд киног үзээд тэг өөр ирэхгүй бас нулимс гарч ил. Жинхэнэ улс төрч эх орныхоо эрх ашигыг боддог хүн яг тэр хүн шиг хувийн эрх ашиггүй явах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Гэтэл одоо манай дээр нөгөө байрны өөрчлөгдсөн бүгд хувийнхаа эрх ашигын төлөө явж идэг. Бүгд одоо өөрөө л баяжиж, өөрөө л эрх мэдэлд хүрж, өөрөө л сайхан амьдрал болоо гэж боддог. Хизээч улс орныхоо төлөө тэнд байгаа Монголын иргэдийн төлөө санаа тавьдаг тийм улс төрчид байхгүй. Дээрээс нь энэ үзэл санаа өөр доншин. Үйл хэрэг бол тухайн үеийнх байхгүй. Тэгэхээр яг үзэл санааныхаа төлөө бусдыг уриалж дагуулж чаддаг, туг нь олж чаддаг тийм манлайлагч хэрэгтэй юм байна. Улс төрч тийм манлайлагч одоо гарч ирээсэ гэж би боддог. Тэр манлайлагч нар бол одоо энэ залуу улс төрчдөөс гарна. Хуучин ахнараас бол юм хийхээ хэрэггүй юм байлээ тий. Хүлээх хэрэггүй тий. Тэр тусмаа би бол одоо хитрхи ус төржиж магадгүй энэ олон жил удирдсан нэг намын тогтолцоо бол биднийг үнэхээр авч явж чадахгүй байна. Энэ 3.5 сая хүнийг жаргаж чадахгүй байна. Энэ бол би хэлж байгаа юм биш. Зүгээр түүх нотолчлоо тий. Энэ түүх бол түүхийг хинж өөрчлөхгүй. Түүхээрээ үлдэнэ. За баярлалаа эмчтэй. Тэгээ өнөөдөр бас ингээд маш гоё зоригтой ирж манай подкаст ирж эрүүл мэндийн боловсрал, гоо сайхны боловсрал тий сэтгэл биднийг одоо өргөж гоё үн цэнтэй өгүүдээ хэлсэн танд баярлалаа. Дээрэс нь монголчууд бид нар бас азтай, хувьтай хүмүүс ийм сайхан зоримог зоригтой эмэгтэйчүүд маань мохгүй бас явж байгаа нь бит хоёрыг ингээ улс төрийн яриагаар өндөрлүүлэхэд хүрэж जैन. Таны цаашдын улс төрийн ажилд амжилт хүсье. Бизнест нь амжилт хүсье. Би бүр маш их бахархаж जैन. Өөрөөрөө ингэж гоё байж өөрийнхөө одоо араас бас ажиллах хүчээ авч явж энэ салбарыг бас дэлхийдээ энэ зэрэгцүүлж Монголын одоо гоо сайхны салбарыг тэргүүлэх хэмжээнд авч явж байгаа ажилд нь амжилт хүсье.
Гоё. Баярлалаа. За цэрэн долгортой бас амжилт хүсье. Ингээд гоё өөрийнхөө ингээд нэрийн подкастыг гаргаад ингээд сайхан ажил ихсүүлсэнд нь амжилт хүсье. Саяхан нэг хүн харин зүгээр шин танил байхгүй надад тарин хэлжсэн. Би таны ингээд фэйсбүүкийг ухаад үзсэн чи та чи ямар сони хүн юм бэ? Эмч чимшиг, ус төрч чимшиг, инфлюенсер чимшиг гэнэ. Тэгэхээр за яг инфлюенсер болоод бараа туруу рекламад зарзаагүй л байна. Харин эмчийн хувьд бол эмч, за ус төрчийн хувьд бол ус төрч болохгүй л явж байгаа тийм эмэгтэй байна гэд би хэлжсэн. Ер нь нөгөө чи ус төрийг сонирхгүй ч ус төр чамайг сонирхно гэсэн үг байгаа шүү дээ тий. Яагаад тэгэхээр бид нэр ирээдүйн төлөө санаа зовж байгаа байхгүй юу? Өнөөдөр олон эмэгтэйчүүд яг шийдвэр гаргах төвшөнд очиж чадах юм бол энэ амьдралын тэнцвэрийг барина. Эмэгтэй хүний шунал гэдэг чинь маш жоохон юм билээ шүү дээ. Ингээ бодохоор чи нэг эмэг бүгж булган шөв нэг машин те нэг гоё байшин. Гэтэл энэ ирчүүд чинь амаар нь, уулаар нь, уурхайгаар нь, уус их орноор нь зарж идэж ийн, эзэмшиж ийн те ханаж чадахгүй байна те. Тэгэхээр энийг бид нар тодорхой хэмжээгээр тэнцвэрт байдалд оруулж явах хэрэгтэй. Тэгээд одоо 40% ковот гэдэг хуулиараас гарсан сайн хэрэг болж байна. Тэгэхээр улс төрд мундаг эмэгтэйчүүд олноороо ороосаа зоригтой байгаасаа үгээ хэлдэг байгаасаа хинээс ч айжчихгүй байгаасаа их орныхоо хөгжил төвшлийн төлөө явдаг байгаасаа үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө яваасаа гэж ингэж хүсэж байна. Тэгээ улс төрч болох зам бол тийм амаргүй юм байлээ нөө. Улс төрийн зам бол улаан хевсээр алхаж орох зам биш дээ. Тэ? Нохуулна, алуулна, загнуулна, бүлийдүүлнэ, магтуулна, хийхөөр гэж вакуумд орно, тий, шантран, болно. Тэгээд нэг алхам ухран, урагшлан янз бүрийн юм үзэж байгаа байхгүй юу. Тэгэхдээ миний хувьд бол ерөөсөө шантраагүй. Энэ байх асуудал бид нар туршлагачж байна. Угаасаа том зорилгот хүрэхийн тулд маш том эрсдлүүдийг хүн туулах хэрэгтэй. Бэрхшээлийн ард бэлэг гэж үг байгаа. Тэгэхээр бид нар 28 онд дахиад арчилсан намынхан маань сонгуульд ялаасаа сөрөг хүчин биш засгийн эрхийг авдаг улс төрийн хүчин болоосоо гэж хүсэж байгаа. Тэн дотор нь олон парламентийн эмэгтэй гишүүд гараасаа. Тэгээ бүгдээрээ хамтдаа хийжээж хуулийг ярьсан нөгөө асуудлуудыг чинь шийдэж чадна. Тий. Тэ? За баярлалаа. За баярлалаа.